За сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Манай Frame podcast-ийн түүх танин мэдхүүн дугаар Meet and Meet хэмээх шорлогны газараас хүрэхэд ийхүү бэлэн боллоо. За юуны өмнө бид нарыг байнга дэмждэг. За бид нарыг одоо үздэг үзэгчдэд баярлалаа гэж хэлье. За тэгээ та бүхэн үнэхээр манай контентуудыг танд таалагдж байгаа бол subscribe дараарай. Баярлалаа. Meet and Meet хятад шорлог Малатын шөлний ресторанд орж байна. Meet and Meet халуун шорлогны төгс зохицлыг мэдрээрэй. Гайхалтай. Эбидадуудын зам эсрэг тул Meet and Meet. За өглөөний мэнд бэлэг бах. Өглөөний мэнд. За өнөөдөр бэлэг бахыг урьсан. Өнөөдөр бид нэр маш сонирхолтой. За бидний бас тэр болгон мэдээд ийдэггүй. Бидрээс хол. Тэгтээ үнэхээр сонирхолтой энэ сэдвийн талаар ярихаар ийхүү таныг урьлаа л да. Симон Боливар Өмнөд Америкийн тусгаар тогтнол. Өмнөд Америкийн Жорж Вашингтон. Тий. Их олон нэртэй. Дангуулагч, Эл Либертадор, тий. Цэргийн удирдагч. Маш олон гоншинтай хүн байна. Womanizer гэж байгаа юм тийм ээ бас. Бүсгүүчүүдтэй маш их холбоо. Бүсгүүчүүдийн одоо бас их олон бүсгүүчүүдээр бас их хүрээлүүлдэг хүн байсан. За энэ хүний тухай ихүү ярихад бэлэн боллоо. За Симон Боливарын тухай ярихаас өмнө ерөнхийдөө Америк ТV нөхцөл байдал Симон Боливараас өмнө ер нь ямар байсан юм бэ? Яг өмнөх дугааруудаар бид нар хүндсэн ч гэсэн энэ дөгөр нэг сэргээх маягаар. За Саймон Боливар англи дээр бол Саймон Боливар. За Испани болохоор зэрэг Симон Боливар болж байгаа. За яг энэ нэрний асуудал. За энэ бол ерөөсөө яг Латин Америк буюу Өмнөд Америк. Тэгэр чин зэрэг Өмнөд Америк яг энэ үед бол өмнө нь бол одоо Патагоны нутаг нөгөө инкчүүдийг колончлчихсан. За тэгээд Патагоны нутгийг бол Португалчууд өөрийн мэдлэлд оруулах гэж чадлаараа зүтгэжсэн. Тэгээд Испаничууд бас чадлаараа зүтгэжсэн. Бас тэгжэл бас нэг Француудаас орж ирээд нэг булаарцалтж байгаа асуудал байгаа. Нутгийн уугуул индиануудыг бол зүгээр л ерөөсөө хүн гэж үзэхгүй алж чадна. Зүгээр л одоо нэг амтаа алж байгаа юм шиг хайр найргүй алж чадна. Тэгээд ерөөсөө энэ газар нутгийг одоо цөмөрөө яаж хуааж явах уу, яаж колончлох уу? Хиний колон хаагаараа байх юм. Чи арай жоохон томыг авчиад байгаа юм уу? Надад баг хоногдчиход байна ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар Испани, Португалийн колон булаацалцсан мөргөлдөөн дунд одоо ер нь бол Боливараас өмнө бол байсан. За тэгээд яг уугуул энэ Патагончууд байна, урагшаага болохоор зэрэг энэ Бразилийн Амазончууд байгаа. Зүүн тишийг бол Бразилийн Амазончууд байгаа. За тэгээд бол эдгээр чинь бол хамгийн гол нь цаг агаар их гоё. Тэгээд их тийм өрмөц байхгүй амьтад их байна. Одоо жишээ нь лам гөрөөс ч гэдэг юм уу. Тэгээд лам гөрөөсийг чинь бараг хариулж ийсэн сүүгийн сааж бүр юу лээ одоо биш ууж үзээгүй л дээ. Гэхдээ тэгэл ер нь бол уугуул Америкчууд нь л яг. Гэхдээ хамгийн сони юм нь Латин Америкийн уугуулчууд буюу Өмнөд Америкийн уугуулчууд хоорондоо бас л мөчөөрхөж муудалцдаг байлдажсэн. Тэр одоо энэ Янхтруц мөн Кравчерер дандаа энэ одоо Латин Америкийн том уугуулуудын толгойлогчд ч тийм. Маш мундаг ирмэгийн зоримог мөртлөө хоорондоо бас их байлдана. Бас ашигын төлөө байлдана. Өмнөд Америкийн индианчуудтай их төстэй юм дээр байна. Ер нь энэ индианчууд гэх юм уу энэ зүгээр одоо би зүрийн нүүдэлчний нэг юм аран шин байна. Хоорондоо их мөчөөрхөж муудалцдаг. Гэтэл Латин Америкт ч бас газар тариалангийнхан бас байгаа шүү. Ер нь тэгээд хаанчаасан ер нь нэг хүн ерэн жоохон хүн гэдэг амьтан чинь бас нэг эвтэй найртай байчихгүй. Хуаагдаал талцчаал хоорондоо байлтаад байдаг л нэг тийм аран шинтэй. За энэ дээр чинь нэмээд дайран дээр нь давс асгаад гэдэг үлөө гал дээр тосаад нэмээд ингээд юу ороод ирж байгаа. Колончлагчд нар ороод ирж байгаа. Нөгөө нэг Бартоломе дэш Бразилийг нээснээс хойш Португалчуудын ёстой сонирхлыг энэ Амазон мөрөн ер нь Бразилийн ширэнг бол маш их татсан болвол араас нь тэр одоо Кортес, Писаро, Франциско эднүсийн одоо нэг Испаничууд нь хурж ирэл. Энэ Андын нуруу ямар гоё юм бэ гэл. Атамакагийн цөл ямар гоё юм бэ. Тий, Пампасын тал ямар гоё юм бэ гэл. Ийм сайхан үзэсгэлэнт газрыг ерөөсөө тэгэл авчаа гэл. Ингээл ерөөсөө энэ мөргөлд ороод ирж байгаа. За энэ бол ерөөсөө шууд л ерөөсөө тэр чигээрээ дайн тулааны 90 100. Тэгээд ер нь цаг хугацаач бас догшин цаг үе байсан шүү дээ. Буугаар харьцчихдаг. Галт зэвсгэр л харьцчихдаг. Ийм л цаг үе байсан. Энэ дээр
хамгийн анх одоо Америк тавьяас тусгаар тогтнож байгаа улс бол мэдээж одоо Америк нэгдсэн улс тийм 13 колон. Тий. 1776 оны 7 дугаар сарын 4-нд. За ингээд энэ улс тусгаар тогтносноор одоо колон ерөнхийдөө савлж эхэлсэн гэж би зүгээр хувьдаа тэгж хараад байгаа юм л да. Бусад одоо Испани мэдлэлд байсан, Португалийн мэдлэлд байсан колонууд бас одоо анзаараад за бид бас ер нь тусгаар тогтнож болох юм байна гэдэг. Дээр нэг Вестфалийн зарчим гэдээ хоёлаа ярьжсэн. Та тэр зарчмыг энтэй холбоод ярих юм бол болно. Вестфалийн зарчим чинь анханасаа чимэж байгаа шүү дээ. 1648 оны 10 дугаар сар. Вестфал. Нөгөө Нидерланд Испани колони Испанаас тусгаарлсан. Тэгэд газар нутаг жижиг том байх намаагүй хиний хууль үйлчлэн тэрний газар нутаг дээр хиний газар нутаг тэрний л хууль үйлчлэн. Энэнд Европ төвд халтаад нөгөө Вестфал чинь Европын орнууд чинь за олон жил хоорондоо бас жоохон муугаа сайнаа зүр үзчлээ одоо зүгээр тусдаа л өөрийнхөө гэр орноо бариад амьдриё тусгаар тогтноод улс орноо үүсгээд сайхан амьдрья гэдэг. Жижиг том хамаагүй. Нэг Бэлэг байна. Газрын зураг дээр нэг цэг шиг юм байна. Люксембург байна. Гэл одоо явна шүү дээ. Швейцар байна ч гэдэг юм. Одоо яасан жижиг том хамаагүй. Гэтэл 1776 онд ч нэг Америк нэгдсэн улс тусгаар тогтнож байгаа. Англида байлдаад тий. Вестфалийн зарчим Америк төв талтж байгаа. Нэгэнд Америк тусгаар тогтнодсон юм бол бид нар яагаад болдгүй юм гэсэн энэ одоо нэг үзэл бодол нь Латин Америк, Төв Америк буюу халдаад нийт Америк төв даяараа Вестфалийн зарчим одоо үүсч эхэлж. Одоо Вестфалийн зарчим халдаж бид нар тусгаар тогтно. Бид нар эдгэр болоод ахт бид нар яагаад болдгүй юм? Эдгээр колоноос гарчлаа шүү дээ. Усаа байгуулал тусдаа гараад одоо тусгаар тогтнол ус болчихлоо шүү дээ. Гэхдээ бид нар яагаад болдгүй? Яг юм Вестфалийн зарчим чи халдаад эхэлсэн. Яг Америк 1776 онд тусгаар тогтнолоо 1780-аад оны үед 1800 оны эхээр 10-аад оны эхээр ч гэдэг юм уу. Энэ Латин Америк бол тэр чигээрээ үүрээ эвдүүлсэн шоргоолч шиг тусгаар тогтнолын төлөө өстөө нэрээ бужигналтж ирсэн. Энэ цаг үе нас ингэж тарсан. Энэ дээр 1789 оны Францын хувьсгал бас хамаатай. Хамгийн гол нь тэндээ ч нөгөө хувь хүний эрх чөлөөтэй тухаг гарч байгаа шүү дээ. Францын хувьсгал хамгийн хамаатай. Одоо энэ Францын хувьсгалаас чинь тэр Жан-Жак Руссо, Шарль Монтескье, Шарл Луи Монтескье, бүр Волтер ч хүртэл орно. Тий. Джон Лок бас орж байгаа шүү дээ. Джон Лок тийм бүр Джон Лок ч орно. Энэ яаж нэг л хүн төрлөختний түүхэнд хаан засаг бүгд найрамдах засаглал утгаараа үрж ирж байна. Эрх чөлөө, ардчлал тийм ээ. Эн чинь ингээд 1789 оны хувьсгалч нэг хаанаас хаслаа хийсэн шүү дээ. Гялтанд хайцсан. Тэгээ бүгд найрамдагчуд засгийн эрхэнд гарч ирсэн. Тэгэхээр чин зэрэг Америк төв даяараа ганц ч хаан засаглалгүй улс чинь ерөөсөө ганц ч хаан засаглал байхгүй. Бүгд найрамд улстай шүү дээ. Америк төв. Европт бол хаадууд байгаа хаан засаглалтай улс байгаа. Азад байгаа. Гэтэл Америк төв бүр тэр чигээрээ нэгэн ч хаан засаглалгүй. Бүгд найрамдах засаглалтай улс болж байгаа. Ер нь бол тийм байгаа шүү дээ. Хаан тус бүгд найрамдах улс гэж альва улсыг хоёр байна л гэдэг шүү дээ. Улс төрийн бүр шинжилгээ ухаанд. За бидний ярих үйл явдал одоо Симон Боливар руу орж байгаа шиг байна. За энэ хүнийг төрөхөөс өмнөх Латин Америкийн нөхцөл байдал. За энэ хүн бол 1763 онд Каракас хотод төрсөн. Венесуэлийн нийслэл тийм ээ. За тухайн үедээ бол би тэгэж уншиж байсан. Каракас хот бол одоо Нью-Йоркоос том. Ийм хот байсан. Одоо ерөөсөө маш их одоо баячууд их амьдардаг. За тэгээ тэр нийгмийн байдлыг уншиж байхдаа яг одоо Испаний колоничлогчид Испани дээр колони мэдлэлт байгаа улсууд бол тэнд нэг нийгмийн дөрвөн юм шатлал яваад байгаа. Эхнийх нь бол мэдээж Испанд төрсөн цагаан арьстай хүмүүс. Тий. Хоёрдугаар шат нь бол тэр колонд төрсөн цагаан арьстай хүмүүс. Гуравт нь тэгээд одоо нутгийн иргэдтэй холилдсон мистисо гэж гэдэг үгтэй. Мистисо тий. Тэгээд доошо боолууд гэдэг ингээд хитэ тий. Ингээд ерөөсөө ингээд хит хит. Тий. Тэд нар ингээд ерөөсөө ингээд хит хит шатлал байгаа. Тэгэхээр энэ бас их тийм гүн бат одоо ингээд суурьсчихсан. Тэр хүмүүсийнхэн дотор тий бүр ойлголтод нь орчихсон. Ийм нөхцөл байдал донд л байгаа юм л та. Тэгээд
Симон Боливарын аав Хуан Висенте Боливар гэж одоо тухайн үедээ бол их тийм баян одоо Боливар ч ямар ч нэг Каракасын хүн тайж гэж одоо түүхчд бол хочилдог. Одоо их тийм тансаг баян ийм амьдралтай. Газрын боолын эзэн язгууртай. Тий, язгууртай өөрөө боолтой тий. Тий, эдгээр нэг бүх боолын эзэн язгууртан их баячуудыг нэг газар нь коллекшн болгоо хийсэн юм шиг. Өмнөд Америкч тийм байсан шүү дээ. Бүгднийг коллекц болгоо хийсэн юм шиг. Бүх боолын эзэдүүд нь. Тэг чи одоо их хамгийн том газар нутагтай хамгийн баян чинэлэг хамгийн дураараа зантай өөрийнхөө дураар хүслээр байдаг энэ баячуудын бүгднийг авчаад цуглуулаа хийсэн юм шиг. Тийм газар байсан. За тэгээд энэ Хуан Висенте Боливар бол аав шүү дээ. Симон Боливарын аав. Тэр аавынх нь төрсөн ах буюу одоо авгах нь Симон Боливарын ах нь бол тийм сүмийн одоо санвартан хим хүн байсан юм билээ. Тэгээд католик лам. Тэгээд Хуан Висенте Боливар бол одоо өөрөө нэлээд тийм төрөмгийн зантай. За тэгээд бүр одоо тэр өөрийн одоо зарц боолуудаа одоо дарамтлагдаг хүчирхийлдэг тийм хүн байсан. Тэгээд ихэнх юм ингээд нөгөө ах нь бол ингээд дарж өнгөрөөдөг гэж байгаа. Энийг удаа уулзаад хэлсэн гэдэг юм байна. За ерөнхийдөө бол би зарим нэг зүйлийг сонсоогүй юм шиг өнгөрье. Гэхдээ одоо ингээд хүнтэй суугаад амьдралаа төхнүүлэхгүй бол ер нь болохоо болж шүү гэдэг ийм ярьсны дараа 14 настай нэг бүсгүйтэй охинтой гэрэлсэн. Тэр нь бол Симон Боливарын ээж нь. Тий. За ингээд 1763 онд Каракаст Симон Боливар Хуан Висенте Боливарын хүү болж төрсөн. Тэгээд хүү болж төрөхдөө одоо 3 настайд нь аав нь бол сүрийгээр нас орсон. За 9 настайд нь бол ээж нь нас орсон. Тэгэхдээ ээжээсээ илүү нөгөө өөрийг нь өсгсөн бас боол л доо одоо асрагч Хипполита. Тий, Хипполитаг их дурсаж бас захиан дээр их бичсэн байдаг тийм ээ. Тэр нь ээж шиг нь баг. Ээж шиг нь байдаг тийм. Тэгээд одоо баг нас нь бол нэлээд тийм одоо өөрөө бол тийм нөгөө дураараа өсчихсэн хүүхд учраас нөгөө багш нар нэгээд хэдийгээр нөгөө авах нь бол нэг тоодгүй. Тий, тэгээд яг өөрөө бол ингээд сурлага мурлага жоохон таарахын гэхдээ өөрийнх нь багш нь байгаа Симон Родригес гэдэг. За Симон Родригесийн хувьд бол Боливард бол их тийм одоо нөгөө хичээл гэхээс илүү нөгөө Руссо, Монтескье, Жон Лок ч гэдэг юм тэр соён гэгэрэлвчдийн үзэл санааг их ярьдаг. Өөрөө ч тэр үзэл санаагаар нэлээд одоо амьсгалцсан. Өөрөө ч дуртай. Тий. Тэр хүн их нөлөөсөн юм шиг байна. Тий. Энэ боол их вэ штэ. Хипполита. Өсөгчж байгаа юм. Өөрийг нь чинь өөрөө аав шиг боолуудыг станараа өстө би бол аав шиг адилхан боолуудыг харгисална гэсэн тийм ойлголт байхгүй болчихж байгаа шүү. Ер нь хүний хүмүүжлээд хаач ямар ч мундаг сургууль төгссөн байж болно. Амар мундаг дипломтой нэр хүндтэй ч хүн байж болно. Тэр хүний хүмүүжилжтэй нэг номерд. Хүний хүмүүжил. Тэгэхээр яаж юм? Өөрийг нэг боолтой өсгөцсөн. Тэр чинь яаж юм? Жижиг боол гэж яахгүй шүү дээ. Өөдөөс нь сөрөхгүй шүү дээ чинь. Мо харааст зарц чи миний боол юм байж гэл тийхгүй шүү дээ. Харин ч бүр тэрнтэйгээ бүр хамгийн яг ээж чигээ дотно. Ээж чигээ дэндүү одоо баг ер нь ээж нь болцсон. Тэгээд ингэж өсгөцсөн. За тэгэхээр чин зэрэг яаж юм? Ер нь харсмны үзэл апертит тэглэм боолын засаглал гэдэг юм байна. Багасаа энэ ус. Чи хүн шүү дээ. Багасаа энэ үзэл, энэ хүмүүжил өөрт нь сус. Ер нь тэгээд энэ Жан-Жак Руссо эдносыг одоо судалж байгаа шүү дээ. Жон Лок өөрөө тэрэндээ дуртай байсан. Тэгэхээр яаж хаанцсаглаар юм яа. Цөмөрөө сайхан бүгдээрээ хилцүүл буруугүй бүлээ усаар угаавал хэрэггүй гэдэг шиг бүгд 8 засаглалтаа болсон чи яах вэ гэсэн тийм байдлаар. Одоо энэ чинь суур хүмүүжил уг суурь шүү дээ. Үндэс язгуур нь маш сайн гэж тавигдаж гэж байгаа. Боливард бол одоо Симонд бол тэгж одоо тавигдаж гэж байгаа. Симоны өөрийн Европ руу бас Америк руу хийсэн аялал байна л да 2021-д байсан. Яг тухайн үед бол Франц явсгал бууж ханжсэн. Наполеон бол эд бууж ханжсэн. За тэгээд Европт Мадридэд тэгээд дээрээс нь Парист, Ром гэдэг одоо өөрөө нэлээд явж байгаа шүү. 5 онд Симон Боливар Европоор нэг аялж явж ирсэн. 1805 онд. Тийм байна. Тэгээд энэ Европ, Америкийн амьдралыг бол их танилцсан хүүшин чинь юу болж байгаа юм? Юм зүрхтээ хорвоо ертөнц үндсээрээ сохорч өөрчлөгдөж явахад. Гин миний төрс нутагт юу болоод байна гэсэн одоо ойлголт бол гарч ирж байгаа.
За тэгж байтал 1808 онд өөрөө Ромыг үзсэн. Багштайгаа таарч байгаа штэ. Симон Родригестэй. Ромыг үзэж хагаад гигэн Авентины довцог гэдэг бол хийл. Одоо гигэн Авентины дов дээр гараад би их орноо заавал чөлөөлнө. Тус гартагт нь бол хүүхдлийн хандгаадаа өмнөж байсан шүү дээ. Тангараад амжиж. Яг ингэж тамжиж гисэн. За Европт байх хугацаанд бас Мария Дель Торо гэдэг бүсгүйтэй танилцаж тий. Ингээд бас гэр бүл болсон. Тэг гэр бүл болсон. Тэгээд ялгаатай нь гэвэл Симон Боливар болохоор Латин Америкт төрсэн Испани конкистадороор бүсааны хүн. Нөгөөх нь Мадрид хат. Тий, нөгөөх нь Мадрид хатдаг. Тэгэхээр нөгөө юуны ялгаа гараад байгаа тийм. Зинданыг ялгаа гараад байгаа. Гэхдээ аавд нь бол ингэ хэлж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол нэлээд одоо хөөцөлж байгаа тэр бүсгүйтэйг бол суусан. Тэгээд Каракаст буцаж ирсэн байдаг тийм. Чи тэрийг суулгахгүй бол би чамайг дагаад оргоё гэж хэлжсэн шүү дээ. Нөгөө Мариан. Тэгээ манайх өөрөө бас их сайхан залуу л та. Симон өөрөө бас их сайхан дэгжин цэмбэр сайхан ч залуу. Тэгээ бас нэг цэргийн алба малбанд манайх өөрөө бас сайн дураараа явсан хүн. Тэгэхээр чинь яаж юм цэргийн сайхан офицер авцсансан. Жин бас сайхан цэмбийсэн залуу бол их гой бүжгэлдэг байсан гэж. Гой бүжиглэн бас дуулна, шүлэгч бичдэг. Бас ер нь бол энэ мань нөхрийн 6 дахь мэдэрхүү авиас чадвар бол ер нь бол бас дээгүүр л яваад нь штэ. Тэгэхээр чин зэрэг тухайн бүсгүйгээ бол мэдээж хэрэг уйрааж байгаа. Хүний сэтгэлийг бас их татж чадж байгаа. Хамгийн давуу чанар нь Симон Боливар шиг хилтгэл тавьдаг. Бусдыг дагуулж чаддаг. Харизматай хүн их ховор. Энэ хүний дүгэнд их энэ харизмат удирдагч нарыг ховор тулсан шүү. Симон Боливар, Адольф Гитлер ч гэдэм юм тийм ээ. Ер нь харизма гэдэг чинь бас их хамгийн чухал. Хүний бас нэг тийм шинж чанар шүү дээ. Мөн чанар байхгүй. Тэр манайр маш мундаг харизматай хүн байсан. Тэгэхээр чинь яах вэ? Нөгөө Мария Дель Торо өөрийг нь хараал дурлсан хамтаал явна гэсэн язгуурхсан ямар хамаатай юм бэ л гэсэн. Яг тэрээр хооронд Ромео Жюльетта шиг юм болоо л биз. Тэгээ ямар ч хэлсэн өөрөөс нь урахгүй дагаал явна гэж хэлж байгаа. Ингээд нөгөөдөг чинь бас гэр бүлээч гэсэн бас зохицуулж явж штэ. Тэгээд өрснөд рүү яваад гэж. За ингээд Каракаст ирээд жилийн дараа бол харамсалтай нь Мария Дель Торо нас орсон өвчнөр. Тэгээд энэ одоо нэг одоо 3 наснда эцгээсээ салсан. 9 настайдаа эхээсээ салсан. За одоо ингээд 19 настайдаа бэлэвсэрж байна. Тийм үү? Одоо нэг өсөндөө бэлэвсэр боллоо шүү дээ. За ингээд тэрнээс хойш энэ одоо эхнэрийнх нь нас орсон явдал бол өөрт нь маш хүн цогцолт болсон учраас дахиж бол би хинтээч гэр бүл болохгүй гэдэг энэ одоо тангараг тавьсан. Нэг эмэгтэйг насан туршдаа хайрлаа гэж тангарах. Тэгвэл энэ нь бол одоо дараа нь бол зөндөө одоо эмэгтэйчүүд амьдралд нь гарч ирсэн байдаг тийм ээ. Харин тийм байгаа л да. За ингээд энэ дээр бол Симон Боливарыг бас нэг одоо хурцлж хөвчилж өгсөн хүн бол Наполеоныг гэж би харсан. Наполеон бол тэр ард түмнийг те тэр угсаагаар л хэдийгээр одоо доогуурч гэсэн тэр ард түмнээ манлайлаад удирдаад ингээд Европт ингээд тогтцсон байсан тэр бүх засаглалуудыг унгаагаад ингээд бууж гинж өөрөөс Наполеоныг Италид харсан байдаг ингээд айгүй даруухан юм цэргийн шинээлдээ Наполеон ингээд бороонд ингээд зогсож байгааг нь мань холоос харсан байдаг ч те. Яг их хямдан дургуун хүн байсныг гэж бас өөрөө онцолж харж байгаа. Наполеоныг харыг л бүгд харсан баг. Мань өөрөө мань хүн Наполеоны бас мөн чанар онцлог зан чанарыг хавалж хараад байгаа. Давхар. Хүний зүгээр харчаад өгчлөг юм байна. Хүний сайн чанар, хүний давуу чанар гэдгийг бас хардаг хүн ховор штэ. Энэ хүн ийм хүн байна. Ийм хүнтэй ийм хүнтэй бороонд ингээл яаж юм гэл мөрчдөг болвол энэ хүн зүгээр ингээл юм ярьж чинь энэ хүн чинь одоо цаа ууж иж гэдэг юм. Ингээ хараад өгчихгүй. Гэтэл давхар бас мөн чанарыг харна гэдэг бол Боливар өөрөө бас дэлхийн үцайтай л нөхөр байж. За тэгвэл Наполеон бол тэрүүн дээрээ титэм залснаар ерөнхийдөө уурын үргэсэн тийм ээ. Тэгээд нөгөө Парист уурсан байдаг шүү дээ. Тэгээд нөгөө Наполеон ч яг нөгөө 1804 онд хаан ширээнд өмчлөж жоохт өөрөө Парист байхдаа нөгөө бүгд ингээд цонхоо нээгээл одоо Наполеонд баяр хүргэж жоохт өөрөө шууд цонхоо хаагаад эсрэг хүслийг илэрхийлжсэн гэж. Тэ. Пап ламуурт чинь титэм залах гэж чинь. Та энэ ч зүгээр хүлээгээд байж байгаа ч гэх Наполеон. Тэр мө бордоных аваад тойлооч гэж хэлсэн.
Наполеон ч ийм юм шүү дээ. Бас их тийм сонин аран шимтэй хүн. Яг гоо тэтэн бол зүүсэн хаан болсноо болсон. Гэхдээ яг Наполеон бол ер нь бол нэг тийм өөр өөртөө тэрсэлдэг ч юм байсан. Гэхдээ Наполеоны давуу чанарыг бол Боливар маш сайн харсан. 1808 онд Наполеон Испанийг эзэлж авсан. Испанийг эзэлж аваад төрсөн ахыгаа Испани удирдагч болгоод тавьчихсан. Жозеф Бонапарт ах. За, талим гарлаа ш. Боломж гарлаа ш. Одоо л хөдлөхгүй бол болохгүй. Эх орноо тусгаар тогтнолаа. Гэхдээ энэ дээр нөгөө шууд Наполеоныг эзлэнгууд гинт нэг сэрэл одоо тусгаар тогтно гэдээ бас тэгээгүй юм шиг. Урд нь ингээд юм бужигнаанууд бас байгаа. Бужигнаанууд байсан. Энэ Латин Америкт одоо Өмнөд Америкт томилогдсон байсан Испани каудилионод боёо хунта одоо амбан сайдууд нь ер нь бол бас их өөрсдөө бол нөгөөдүүлийнхээ итгэлийг алдчихсан тал бий. Колонийн ард түмний итгэлийг. Испани хүний нэг тийм өрмөц аран шин юм а. Европ мөн үү? Мөн. Европ улс мөн үү? Мөн. Цагаан арьстай юу? Цагаан арьстай. Гэхдээ их өөр 9-р зуунд Арабын мэдлэлд байсан болохоор арабуудтай холтцсон. 9-р зуунд чинь Арабын эзэнт улс чинь Испаниас Монгол хүртэл байлдан дагуулчихсан шүү дээ. Их том газар нутгийг эзэлж ирсэн. Тэгээд Иберийн хойг чинь тэр чигээр Испанд эзлэгдсэн. Биш Арабд эзлэгдсэн. Испани, Португал бүгд эзлэгдсэн. Пиреней нурууг давж энэ Франц руу дарж байхад Карл, эзэн хаан Карл, Францын хаан Карл тэгээд түүний хүү Пипин зогсоож байсан шүү дээ арабуудыг. Тэгэхгүй бол Францыг одоо араб эзэлжүүл бас хэцүү ээ. Ер нь Европ руу орж илсэн. Тий. Тэгэхээр энэ арабын мэдлэлд байсан болохоор яг Испани одоо Иберийн хойг дээр байгаа Испани одоо хүмүүс чинь бүгдээрээ араб хэлцтэй. Араб хэлц гэдэг чинь тэгээд одоо их сайхан одоо урт намирсан долгиотсон хар ус өтгөн хөмсөг дөрвөлгөр харднууд өндөр монхор хамар гэдэг одоо их тийм царай зүс өөр болж байгаа юм л да. Гэхдээ арабын тэр нэг нүүдэл цөлийн нүүдэлчдийн тийм төрмгийн аран шин бас нэг зүгээр хилцчгийн оронд салим суулждаг ч гэдэм юм уу. Ер нь Испани хүн ер нь бол Испани хүмүүс чинь жоох их төрмгийн халуун цустай л гэж юм. Тий халуун цустай их төрмгийн зантай усаад. Тэгээ болж игэл ер нь бол зүгээр шууд буугаас уулчих гад ч гэдэм үү сэлмээс уулчих гал. Англи Француудаас ондоо зантай шүү. Ятар чинь арабуудын цус халтдсан. Колончлогч очиод нутгийн тэр уугуул зоригт индианчуудыг колончлохдоо тэднэртэйгээ холдчихоор чинь бас бүр амар юм болно. Зүгээр л ерөөсөө зүгээр хадахад л босчих гол нэг муу хуурай өсөн дээр нэг цог унахад л дүрлзэж асч төмөр гарчих гал байдаг. Ер нь бол энэ Испани цуснууд буюу Испанчууд, Кастилецууд, Кастилчууд энэ Каталан, Арагон, Баскуудын шарын шин бас юм. За тэгээд эдгээр чинь Америкт очиод колончлсон юм чинь колончлогч нэг уугуул индианууд нь уугуул Америкууд нь эднэртэй холдчихж байгаа. Мексик энэ Майя Ацтекууд одоо Мексикт байсан Ацтекууд, Төв Америкт байсан Майя, Латин Америк одоо Перуд байсан инкууд нь холилдчихж байгаа бас. Тэгэхээр чинь тэд нар чинь бас маш өөр аран шинтай их зоримог дайнч хүмүүс байсан. Дайчны цус халигдоод эхлэхээр эдгээр чинь яг уу өөрмөц нэг тийм гений код гараад ирнэ дээ эднэрт. Цаанаасаа юм л бол байлтчих гад байдаг. Юм л бол нэг тийм ширүүн аран шинтэй болчих гээд байдаг. Тэгэхээр чин зэрэг колоно захирж байгаа улсууд нэг амбан сайд нь юм л бол ширүү хааш гаргачих гээд байдаг. Нөгөө захирагдж байгаа юмнууд нь яасан дургу үргэдэг нөхөр хэрнэ гэл бас нэг юм л болно. Ингээд бужигнжсэн. Энд чинь Мадридаас ирж байгаа хааны тушаал гүнхт нөгөөдүүлэн заавал ол юм яа одоо олон жил наадах чинь сонсоод одоо залхлаа гэж юм уу те. Яг ийм юм бас мэдээж хэрэг зөндөө болж ирсэн. Ингээд үүнж эхэлж байгаа. Тэгээд одоо Испанид чинь хаан ширээний төлөв тэмцэлээс аав хүү хоёр орон дөрөж байгаа шүү дээ Фердинанд. Тий. Хин Карлос хоёрын хооронд. Карлос гэвэл тий. Энийг нь Наполеон ашиглаж Испанд цэрэг оруулж байгаа шүү дээ. Тэгээд ингэнгууд чинь одоо яг нөгөө ийм сонголт гарч ирсэн юм шиг юм л да. Нэг бол Наполеоны
мэдлэлт тий. Одоо Францын захиргаанд орох уу, Испаний захиргаанаас Францын захиргаанд орох уу? Эсвэл одоо ерөөсөө тусгаар тогтноцгоо. Одоо энэ бидний боломж. Тэгэхээр ингээл одоо бослох хөдөлгөөнүүд их хэрчмтэй үүс. Тэгээд энэ дээр бас нэг яригдах хэвээр зүйл нь Хайти чинь Француудыг ялж тусгаар тогтнож байгаа шүү дээ. Анхны одоо боолууд тий. Өөрсдөө боолын нийгмийг улстай халаад тэгээд боолууд нь өөрсдөө бас тусгаар тогтнож гарч ирж байгаа. Хайтигийнх нь. Тэгэхээр чин зэрэг нөгөө боолууд нь улс байгуулчлаа шүү дээ. Хайтид байгаа. Тэгэхээр одоо өөрсдөө яах вэ? Ер нь хөдлөе. Хайти бол ер нь нэлээд цочроо өгсөн шүү. Тий. Шулуух хэлэхэд нэлээд гихгүй нэлээд том цочроо өгч гэсэн. Дөнгөт нэг балжны дашны давхцсан нартай сайхан өдрөд цөмөрөө тусгаар тогтнож улс болыг гээгүй шүү дээ. Их олон юм бүрлдэж шүү дээ. За одоо олсоолаа гэдэг. Тэгээ зүтгэсэн. За яг энэ үед за олсоолаа гэж бодлоо 1810 онд Испанд асуулж ядэгдсэн. Испани нэг үүлэн чөлөөний нар болж байгаа шүү дээ. 1808 онд эзлэгдсэн мөртлөө 10 онд Испани засаг захиргаа эргээд юу рүүгээ колон орнууд руугаа хандлага гаргасан. Яг тэгэхээр нөө Испанд чинь Португалаас эхлээд Наполеон ч бүтлгүүдэд эхэлж байгаа шүү дээ. Тий, бүтлгүүдсэн. Англичуудтай байлдаад ялагдаад эхэлж байгаа шүү дээ. За тэгээд Орос бол мэдээж Наполеоны үед бол үхлийн цохилт баг. Үхлийн цохилт болсон. Тэрнээс өмнө пирамидын тулдаан гэж нэг Осман Турктай байлдаж байхдаа дорндын хайрмаа золиосонд гаргаж өөрөө амьд ирж нэг Наполеончны тийм юм болж ирсэн шүү дээ. Османы туркуудтай байлдаж ирсэн шүү дээ. Пирамидын тулдаанд. За тэгээд Бородиногийн тулдаан гэдэг чинь Орос бол өөрт нь өгсөн үхлийн цохилт. За сүүлд одоо тэр Батерлог гэх юм яг Наполеоны асуудал. Гэтэл Испани эргээс эргэжиж байгаа шүү дээ. Нүшин чинь саяхан нэг Францад нэг нам цохилчаад босоод ирсэн чинь над миний захираанд байсан хүмүүс чинь одоо яагаад том дуурайд хэлвгээд. 1810 оноос нь хин Мигель Хидалго Мексикт хөдөлгөөн бас өрнүүлж байгаа шүү дээ. Тий, Мигель Хидалго бас их тэгж өрнүүлж ирсэн. За яг энэ үед нөгөө нэг Франциско Мирандо Боливарын төрс нутагт үйл ажиллагаа явуулж ирсэн. Венесуэлд. Одоогийн Венесуэлд. Тухайд Венесуэл гэж байгаа. Одоогийн Венесуэлд, Каракаст. Тэгсэн чинь 1810 онд нөгөөдхий чинь сэргэлж орж ирээд Испани цэргүүд хурж ирээд энэ Франциско Мирандог барай шоронд ичиж байгаа. Мирандог дэмжиж байсан Симон Боливар хүссөөсөөгүй их орноосоо дөрвөхөөс урахгүй. Ингээд мань хүн зүхтаас их орноосоо ингээд зүхтаагаад яваад гисэн. Гэхдээ зохион байгуулалтгүй сэтгэл зүрхээрээ нэгдсэн цэргүүдээ ямар мундаг удирдах явж ирсэн гэж бодно. Эндээс энийг ярихаас өмнө би юу яах вэ та нөгөө за одоо ингээд юу яаж байгаа штэ. Испани ингээд тусгаар тогтно, Испаниас тусгаар тогтнох гээд ингээд бууж байгаа штэ. За энэ үед ч нөө Миранда ч эхнийхээ ялагдлыг хамсчаад Англи руу бас зүхтаагаа гарцсан байгаа штэ. Тий, Англи руу зүхтчихсэн тий. Тэгээд зүхтж гарангууд Симон Боливар яг одоо тэдний тусгаар тогтнох гэж байгаа юм чинь тэдний чинь хүлийн зөвшөөрөх уулс хэрэгтэй. Дипломат харилцаа тогтоох хэрэгтэй. За худалдаа явах хэрэгтэй. Ингээ Англид очиж байгаа. Англид очихдоо за ингээ делегацууд ингээ бэлтгэдэг явж байгаа тэр дунд Боливарыг оруулсан байна. Гэхдээ Боливар бол тэр улс төр яг нэг баян байхгүй. Боливар чинь бас нэг давуу тал шүү дээ. Тэр чинь хөрөнгөтэй байхгүй. Тэгэхээр нөгөө тэр нөхдүүдийг бүгдийг санхүүжүүлээд өөрөө явж байгаа. Өөрөө яваад Англид очиж англи хэл байхгүй шүү дээ. Манай Францаар ярина, Испаниар ярина. Тэгэхээр англи хэл байхгүй. За ингээд Английн тэр одоо лордуудтай ингээд уулзаад ярьж байгаа. Тэр Хайд паркт уулзж байгаа. Тэгэхэд бол англичууд бол амарч тодорхой хэлж байгаа юм л да. Испани бол манай холбоотой. Яагаад гэвэл бид нар Наполеонтой байлдаж байгаа. Яг. Тийм учраас Испани холбоотой. Тийм учраас та нарын тусгаар тогтнолыг зөвшөөрөх гэсэн ойлголт бол байхгүй. Гэдэг юм зүйл хэлж байгаа юм л да. Гэхдээ энэ дээр Боливар болохоор Мирандатай холбогдсон байна. За одоо ингээ их орондоо очив. Тухайн Миранда чинь 60 настай байсан тийм. Тэгээд ерөнхийдөө Боливарын түүхийг бол нөгөө Өмнөд Америкийн тусгаар тогтнолын амжилт те мандан бадралт гэж яддаг бол Мирандагийн түүх яг эсрэг нь. Ерөөсөө бүх бүтлгүүд л дандаа. Тэгээд Миранда бол Боливартай харьцуулагдсан байдаг л да. Тийм. Бүх бүтлгүүдийн нуруундаа өртсөн. Ерөөсөө л ингээд өдөртөгчийн хувьд тийм чадварлаг өдөртөгч байгаагүй. За тэгээд дээрээс нөгөө Каракаст айгуу том газар хөдлөлт болсон. Тийм. Энэ газар хөдлөлт нөгөө нутгийнхан ч бас энэ бол нэг ноёдоос тий одоо Испаниудаас салан тусгаарлаж хэлснийхаа төлөө одоо бурхны шийтгэл гэж үлээж авч байгаа учраас энэ дээр бас ард түмэн бол бас яасан байгаа шүү дээ. Испани эсрэг
нэг хэсэг хөдөлгөөнө зогсоосон байна. Тэ нэг хэсэг бас нэг жоохон мохор сүсгч юм уу та. Тийм л бас газар хөдөлгөөрөө хөдөлвөл тэр үед нэг тэр онд нэг тектоник хавтан тэр үед нэг жоохон байрасалж байлаа. Тэгээ нуруугаа шилгээгээл нэг сайхан чилээгээ гаргаал Лэзэн Америкт нэг сайхан газрын сунаарчсан лэз. Тэгсэн чинь л одоо бас нэг юм яг хөө зүр хүний сэтгэлийн юм. Яг хөө тэр зогсолт одоо хөдөлгөөн бол яг зогсож ирсэн нүгнэ. Тэгвэл ер нь хөдөлгөөнөө ингээ зогсоочоод байхад зүгээр байхад зүгээр байлгадгүй юм гэж байгаа шүү дээ. Хүн зүгээр байж болно шүү дээ. Хүн зүгээр байхад зүгээр л байна шүү дээ. Гэтэл хүнийг зүгээр байхад хүнийг зүгээр байлгахгүй байна шүү дээ. Яагаад Испаниас тэгвэл өөрсдийг нь за манай колон юм чинь гэж яагаад өөрсдийг нь их дарамт ирж байгаа. Яагаад татвар татж байгаа. Татварыг татаж болно. Нэгэн л хаан засаг. Яагаад татвар нэмж байгаа. Энэ ард түмэн яах юм тэгэхээр. Тэгэхээр чин дахиад за нэг байрандаа суугаад иж болохгүй юм байна гээл Каракасын ард түмэн. Бас л тэгж бодож байгаа шүү дээ. Хүн зүгээр юм хараагаад харъя л да. Зүгээр байхад зүгээр ойлгохгүй шүү дээ. Мадридаас. Ийм асуудал болчих. За ингээд тусгаар тогтнолууд өрнөөд ингээд бол хамгийн түрүү 1816 онд Парагвай тусгаар тогтнож байгаа. За ингээд ерөнхийдөө давлгаанууд эхлээд. Давлгаанууд. Парагвай нэг чимээгүй ээжсний цонхыг Парагвай хагалцсан. Одоо салхи хагална гэдэг бол Парагвай хагалсан. За тэгээ халдаад эхэлчихэж байгаа шүү дээ. Ойрхон байгаа. Нэг л Парагвай тусгаар тогтнолоо зарлал салхи хагалцсан бол эргэн тойрно. Аргентин руу халдаал. Ингээд эхэлж байгаа. Боливар цэргээ удирдах байлдаж байхдаа юу яасан баг. Одоо нөгөө эхний удаад нөгөө Испаничуудад дарагдж байгаа шүү дээ. Тийм мэдээж иргэд. Тэгээ Боливарын тэр цэргүүдийг ингээ харж байхад янз бүрийн хүмүүс байгаа юм л да. Стано дай хаард гэдэг шиг тийм. Нөгөө Наполеоны дайнд байлжсэн Ирланд, Шотланд удирдлыг ирсэн байгаа. Нутгийн уугуул одоо хараастай хүмүүс байгаа, боолуудж байгаа. Индианууд байгаа. Тэгээд мулатонууд байгаа, местисонууд. Энэ бүхнийг бас ингээ нэг удирдлаганд ор зангидаад ингээ байлдуулна гэдэг чинь бас Боливарын хувьд бол одоо маш хүнд байсан баг. Хүнд байсан. Тэгэхдээ эхний давлгааг бол ингээ хэдийгээр Испаничуудын эсрэг боссон ч Испани хэдийгээр ингээ сулраад байгаа юм шиг бас чадaltaй байгаа шүү дээ. Чадaltaй байгаа. Тэгэхээр нөгөө ямар ч байсан колониудтайгаа үлдэнэ гэдэг одоо үзээд байгаа шүү дээ. Тэгээ эхний юун дээр эхний удаад нөгөө Боливар ялагдаад одоо яггүй дөрвж байгаа шүү дээ. Тэгэхдээ нөгөө Хайтид очиж байгаа шүү дээ. Хайтид очсон. Тэгээ тухайд бол Хайтигийн одоо тэргүүн Александр Петион. Александр Петион. Петион бол за би чамд туслая. Гэхдээ нэг болцолтой. Чи өөрөө боолын дэлбэг хал гэсэн байна шүү дээ. Шууд улаан цан зөвшөөрсөн шүү дээ. Уухан тас зөвшөөрсөн. Тгий гэсэн. Ер нь Вашингтонтой харьцуулахад Вашингтон үнэхээр боолыг чөлөөлөхдөө Америк нэгдсэн улсын хууль бол хэдэн зуун жилиг зарцуулсан л байгаа. Вашингтон 1774 онд гарахад 1800 жилийн дараа Линкольн тэмцэж нэг юм боллоо. Харин Симон Боливар яасан ганц үг хэлээл ганц тушаал гаргаал ганц зарлиг гаргаал гар усгаж байгаа юм болов. Линкольноос 50 жилийн өмнө боолжлыг харсан гэж. Линкольноос 50 жилийн өмнө Боливарын одоо энэ өөрийнх нь юу? Тэгээ бас нэг юм байгаа. За ингээд тусгаар тогтнолоо ингээд олъё гэд ингээд өөрөө ялагдчихад Хайтид очиж байгаа. Пучанто тусгаар тогтнолох гэдэг шүү дээ. Тий, Пучанто уулзж байгаа. Колумб, Венесуэл, тэгээд Перу, Эквадор гэдэг энэ хойд хэсгийн улсуудыг бүгдийг нэгтгээд Гранд Колумб гэдэг улс байх болно. Их Колумб. Одоо англиар Great Columb, испанаар Grand Colombia байх болно. Яг испани хэл дээр Grand гэж байгаа л да, англи дээр Great, орос дээр Великий гэж яваад эхэлж байгаа жишээтэй ч юм уу. Тэгэхээр яаж юм? Ирээвэр хураавар зэрэгтэй ялагдцсан Гранд Колумбиг байх болно. Авгаа их мөрөөдөл. За ингээд цэрэглээд буцаад орж байгаа. Хүн дайснууд нь юу гэж харах вэ? Авгаа их хэрхэлтэн гэж харна шүү дээ. Гэтэл өөрөө авгаа их мөрөөдөл. Гэхдээ ялагдаад яваад байгаа нөхөр байгаа. За ингээд буцаж ирсэн Колумб. Колумбд хин Боливар Колумбдо буцаад хүрээд ирсэн. За ингээд буцаж ирсний дараа дахиад одоо байлцсан. Ингээд одоо ерөнхийдөө үзэгчтэй нэг юм ойлгохоор энд бол ингээд нөгөө Латин Америкт иргэний дайн
Тэгээд Испаниас тусгаар тогтнохтай хоёр ерөнхийдөө зэрэг явагдаад байгаа. Тэгээд чинь нөгөө хэдийгээр ингээд одоо ингээд тусгаар тогтноход ийм асуудал гарч байгаа. За тусгаар тогтночлоо. Хиний ус байх юм бэ? Тэгээд зөвхөн энэ тэр нөгөө цагаан дээд байгаа тэр цагаан арьстай хүмүүс зориулсан тусгаар тогтнол бол таарах гэдэг. Нөгөө боолуудад хамаагүй болгоод. Тэгэхээр нөгөө тэд нар бас босч байгаа тийм. Ингээд ерөнхийдөө үйл явдлаа тэнд ийм зөндөө үйл явдал зэрэглэж байгаа юм л да. Испани колони орнууд ерөнхийдөө Испанч гэсэн өөрөө тийм шүү дээ. Апартейд тэглэмтэй. Апартейд тэглэм гэж одоо чимэдэж байгаа шүү дээ. Хайр сөнгөр ялангаад орхох. Нийгмийн зэрэг дэв зинда эднэр ингэж байрыг нь одоо ингэж одоо яадаг, эренбэлж тавьдаг. Энэ улсын 1-р хүн, 2-р хүн, 3-р хүн гэл. 1-р үндэстэн, 2-р үндэстэн, 3-р үндэстэн гэдэг. Ер нь Испаниудад байдаг. Тэгж ярих юм бол энэ сүүлд Франческо Франкогийн дэлхийн 2-р дайны үед ч гэсэн Испани засаглал бас сэргийн апартейд тэглэмтэй л байсан шүү дээ. Франкогийн засаглал дэлхийн 2-р дайны үед шүү дээ. Тэгэхээр чин Испани хүн ер нь энэ арьс сонгоны ялангаа дурах апартейд тэглэм, расизм ер нь бол бас энэ цэргийн засаглал юм хүч хэрэгэлсэн ийм юм дээр их толгой хурлж идэг. Испанчуудын л одоо яг Испани колони тийм байгаа. Бусдаас тийм байгаа. Тэгэхээр чин Боливар яаж ин энэ болгоныг зориглож ивдэхгүй бол өөр хин нэг нэвдэн эсвэл хин чивдэхгүй. Өөр нэг Боливар хийг эсвэл өөрөө энийг өөрөө мэдхийн загвар мэдчихсэн. Тэгэд станараа бор зүрхээрээ гэж үг байдаг шиг л бор зүрхээрээ л гүс өөрийнхоороо зориулсан. Тэгэхгүй энэ ч болохгүй шүү дээ. Яах юм бэ тэгээд ус тусгаар тогтнгоод байдаг иргэний дайн болоод зэрэгцээд яваад байдаг. Өөрт нь юу хэрэгтэй эцсийн зорилго нь юу юм бэ? Яах гэж ийм их аллаг, хядлаг, дайн, байлдаан, цус, нулимс үхэл хагцлуулаад байгаа юм бэ? Юуны төлөө? Эндээ хүрэхийн тулд индиануудаа наашир. Манай боолууд наашир. Цөмөр тусаа тогтнолын төлөө явж байгаа шүү дээ. Хамтаа хоолоо. Өстө хамтаа нэг майханд чагцалтай. Ядч тулаахан ч гэдэм юм. Энийг Боливар өөрөө зориулж л гаргаж ирсэн. Өөрөө хүмүүжил нь ямар хүн байлаа? Тийм амар язгууртны угсааны энэ бол энийг ийм хүн гэж бодоорой. Энийг тийм хүн гэж харьцаарай гэж ерөөсөө өсөөгүй хүн шүү дээ. За ингээд ганцхан энэ дээр Боливар яригдах багтла. За жишээ нь одоо Хосе де Сан Мартин. Хосе де Сан Мартин. За Хосе Сан Мартин болов нь Рио де ла Плата буюу өнөөдрийн Аргентиныг чөлөөлж байгаа шүү дээ. Чөлөөлж байгаа. За ингээд Андын нурууг даваад Сантьяго хотод хүрснээр Чилийг чөлөөлж байгаа. Тий. За Боливар бол өөрөө бол Ангустурогоос эхэлж гараад за тэгээд Санта Фе де Богота буюу одоогийн Колумбийн нийслэлтэй. За хойд бол Санта Фе де Богота хотын өмнө бол Испанчуудыг бас нэлээ эвгүй байдалд оруулж ялж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд энэ хоёр хүн Хосе де Сан Мартин за O'Higgins нь болохоор Чилд үлдээд Чилийг тусгаар тогтноолж байгаа. За Чил Аргентин гэд хоёр улс гарч ирлээ. За Сан Мартин, Хосе де Сан Мартин болон хин хоёр Симон Боливар хоёр одоогийн Эквадорын Гуаякил хотод уулзж байгаа шүү дээ. Тэг Гуаякилд уулзж байгаа. За яг тэнд юу хоорондоо ярьсан талаар бол түүхчид ялангуяа тэр Перу гаралтай Америкийн түүхч Мария Арана бол номон дээр их тодорхой бичсэн байл л дээ. Тэр Либертадор гэдэг одоо чөлөөлөгч гэсэн утгатай үг байна. Тэн дээр бичснээр бол яг нөө Боливарт өөрөө их тийм захиаг их гоё бичнэ. Тэр өөрийнх нь тэмдэглэл нь байгаа юм л да. Тэгээд тэнд бол одоо уулзалтан дээр бол юу ярьсан гэх өөрийнх нь тэмдэглэл бол байгаа юм. Тэгээ ямар ч байсан Сан Мартин болов юугаа айрмаа хүлээлгэж өгөөд тэгээд явсан байдаг шүү дээ. Хүн байтугай бурхан уйрмаар бүр чөтгөрч уйрмаар те юм бичтэй шүү дээ. Боливар чинь. Ямар мундаг гоё авьяас байна Боливарын авьяас. Энэ одоо энэ яруу найрагч нар энэ одоо нэг юу гэдэг бүр жишээ авах ёстой энэ хүнээс. Испани хэлийг төгс болгосон гэж бас зарим Латин Америкууд бол ярьдаг юм. Тий. Бичгийн хэлийг. Ер нь хүн байтугай те бурхан буг хоёр уйрмаар л гоё бичдэг хүн штэ. Хаанаасаа тэгж гоё ундран гардгийг бэ гэмээр Боливар. Тэгээ яаж ийн Хосе Сан Мартин цэргээ өөрөө өгж штэ өөрт нь үл.
Гэхдээ бүгд бүтэн чи маш олон цэрэгтэй ирснэ. Тэгээд бүгднгийн тэр их цэрэгээ тэгээд өөрөө өгнө гэдэг чинь чамаас ямар их юу гарах уу, итгэл, найдвар. За энэ ч бүр 100 байтугай 1000% найдвар эцэстэ баттай хүн байна гэсэн тийм хизээ чи цэрэгээ өгнөөд Хосоо Сан Мартин чи тэгээд цэрэгээ өгсөн. Тэр хүний итгэлийг олох та. Ямар мундаг юм бэ? Боливар. Яг нөгөө өөр дээр бол энэ номнууд дээр бичснээр бол заримдаа тэр Хосоо Сан Мартин бас нэлийн бие муутай байсан учраас бас зэрэг өгөх нь бас нэг шалтгаан болсон гэсэн тийм бас байдаг байлээ. Хоёрдугаарт бас юм байгаа юм. Боливар өөрөө цэргийн хүн. Цэргийн амбицтай хүн. Цэргийн амбиц гэдэг чинь бас жоохон алтар нэрээр гүч гэдэг. Альбан тушаал арчих гад байдаг. Погоно жоохон тавууш нэмчих гэдэг ч гэдэг юм уу. Ийм хүн. Тэгэхэд за цэргийг энэ хүн цэргийн л хүн гэдэг юм байна. Өөрөө нэгдүгээр жоохон насан жоохон юу байгаа. Явцсан хүн байгаа. Хосоо Сан Мартин чинь Боливараас ах штэ. Хоёрдугаарт өөрөө дэндүү гуманитарны хүн. Хуманитарны буюу хүнлэн нэрнгүй хүн. Зүгээр л мэдээж хэрэг зориг нэгтэй боловч арга барилаараа үсэх юм бол өөрөө цэргийн эрдэмгүй хүн л дээ. Цэргийн мэдлэг дулмаг Боливара бодох юм бол. Тэгэд Боливарт найдаж байгаа бас тал бий. За Чили улс бол Андын нурууны оргил дээр байдаг. Мөн сайхан өндөр уулыг давж ижил Чили дээр очин. Чили бас нэг амар нь тийм байгаа шүү дээ. Газрын зураг гарах юм бол нэг юм. Яг Андын нуруун дээр байдаг нэг урт нарийнхан зураас байгаа шүү дээ. Чили өөрөө бүр урагш байгаа явцсан. Чил чинь хамгийн гол нь бас нэг амар давуу талан дээр уул яриад байгаа байхгүй. Нөгөөдөл нь тэр доор байгаа шүү дээ. Тэр бэлдээр байгаа. Нөгөөдөл нь оройд байгаа. Андын нуруу. Ингээд Боливар Хосоо Сан Мартины цэргийг өөртөө нэгтгэсэн. За ингээд зорилгоо биелүүлэх гээд явж байгаа юм. Гэхдээ одоо тэр Перуд байгаа, Чилд биш. Перуд төв Лимад гэдэг шүү дээ. Лимад бол төв талбайд нь Хосоо Сан Мартины өшөө айгүй томор байдаг. Тий байгаа. Боливарын өшөө бол зах руу байдаг юм байлээ. Үгүй тий. Тэгээ бас нэг тийм байдیں۔ Гэхдээ одоо яах вэ тэгээд Хосоо Сан Мартин чинь одоо юу шүү дээ. Перугийн л нөхөр шүү дээ. Ер нь Перугийнхаа л одоо юуны бахархлан Лимаг чөлөөсөн шүү дээ. Лимаг өөрөө яг өөрийн гараар өстой яг Лимаг чөлөөсөн шүү. Хинээс ч царай алдаагүй. Ёстой Лимаг чөлөөлж чадсан хүн бол Хосоо Сан Мартин. За энэ дээр бас нэг хүн яригдах хэрэгтэй байгаа нь Антонио Сукре. За Сукре бол бас Боливийг чөлөөлж байгаа шүү дээ, тийм. За Апер Перу, Дээд Перу гэдэг нь байж байгаа те сүүлдээ. Тий, Дээд Перу гэж байсан. Тий, сүүлдээ одоо Болив болоод хойрсон. Одоо Болив болсон шүү дээ, тийм. За ингээд бужигжитл. За энэ дээр бас нэг байгаа бидний бас нэг ярих хэрэгтэй зүйл нь тэр Тамийн легионууд гэж. Хосоо Томас Бовсын удирдсан Тамийн легионууд. За энэ Тамийн легионууд бол үндсэндээ Испани талд чөлөөлөгчдийн эсрэг толгойж байгаа шүү дээ, тийм. Испани Тамийн легионуудын тэр нэр одоо юу бол үнэхээр тэр номон зохиолуудад бичсэнээр Хосоо Томас Бовс ч өөрөө ч тийм харгас хүн байсан. За тэгээд тэр ослогдсон одоо босгочдыг одоо тэр ослогдсон одоо тэр тусгаар тохнох гэдэг нөхдүүдийг бол маш харгасаар одоо зэрлэг баландаа одоо яргалж алдаг, хэлдэг. За тэгээд одоо нөгөө мөчлөө жаднууд ингээд үлгөө зоохот үлдээчдэг. Тийм байсан байгаа. За тэгэн дээр бол Боливар бол яг одоо atrocity for atrocity гэж ярьдаг шүү дээ. Яг л одоо хүчирхийлүүл гэдэг. Испанчууд дээр ч Боливар өөрөө харгас сандсан Хосоо Томас Бовс эсрэг тулалж захтаа ч бас яг тэгсэн. Энэ Томас Бовс хүний нүдийг ухчихдаг ч гэдэм. Хилийг нь суулдаг, чихийг нь хэрчдэг. Ингээд зүүчдэг байсан чихийг. Тий. Гинжлээ. Чихийг таслаж маслаа. Чих ингээд зүүчдэг байсан. Нэг юм байлаар садист юм шиг. Уу яг тэгжиж нөгөө өрсөлдөгч нарынхаа дайсныхаа зүрхийг өхүүлдэг л дээ. Ер нь бол энийг харсан зэрэг бол дахиж өөдөөс нь байлдахгүй ханд нь хаг дарагдсан ч гэдэм юм. Тийм юм болох л баг. Өөр нь бас альва устч тийм байсан. Манайхан ч ихсэн арсын өвччдэг л байсан, тулам өвччдэг ч байсан ч гэдэм юм. Манай монголчууд ч бас цагта харгас байсан шүү дээ. Тэрэн шиг энэ нөхөр бол ер нь Тамийн цэргийн энэ нөхөр бол ер нь бас л ер нь айхтар харгас байсан. Ганцхан Боливар нэг л юмыг олгож байгаа. Өөртөө адилхан л гэсэн.
Үгүй нэг ийм сонин зам байд юм аа. Хүний хүнд гаргадаг занг хариуд нь өөрт нь гаргахаар хүн айгүй дургу айгүй эмзэг хүлээж авдаг юм. Амар эмзэг хүлээж авах шүү. Энэ бол хүний одоо бас нэг тийм сонин өвөрмөц зам л да. Тэгэхээр яаж юм? Яг адилхан зангийн өөрт нь гаргадаг зангийн хариуд нь гаргаа ичиж байгаа. Боливар. Тэгээд одоо яах юм бэ? Би ч хам шиг хүн бишээгээ явж ялтаа биш. Энд чинь дайн. Энд чинь дан ганц хувь хүний асуудал биш. Хоёр хүний асуудал ч биш. Энэ бол дайн. Энэ зүгээр ч дайн биш. Энэ бол тусгаар тогтнолын дайн. Энэ бол эх орон, эрхчлөө, ард түмний төлөө дайн. Энэ бол агуу Колумбийн төлөө дайн. Тэгэхээр яа дээ? Хинч ямар байдлаар харьцсан, адилхан харьцсан эцсийн бүлэгт ялалт чухал. Зориг чухал. Тэр тамийн байна уу? Тамийн цэрэг байна уу хамаахгүй. Боливар юунаас ч айдаг. Боливар түүхэн дээр нь зүгээр ялагдаж явж исэн. Гэхдээ айж яваагүй. Ялагдсныхаа дараа цэргүүд нь шантраад байж байхад ганц ихтгэл тавиал дахиж байлдъя гэтэл нь ихтгэл тавьдаг. Дахиад байлдъя. Бүр амар ядгац дахиждаг хүчсэн ч байлдахгүй. Намайг ал гэсэн ч би байлдахгүй гэж яхад Боливар хурж ирээд цэргүүдийнхээ өмнө цэргүүдээ та нар намайг сонс. Би та бүгдэд одоо жинхэнэ үннийг хэлийгээл яг ингээл яхад байлдъя. Алуу хэдэн чамд хэдэн сум байгаа хайлын хэдэн сум байлаа цөмөрөө зэвсэг юугээ бэлдээ. Яг цэргийг ингэж одоо дахин төрүүлэх, дахин итгэл өгөх, дахин амьлуулах. Гэхдээ чи хүнийг дахин итгэл төрүүлнэ. Гэхдээ тэр төрүүлэхдээ бүр тэр максимум экстра хай төвшин төрүүлнэ гэдэг бол юм гайхамшиг. Хүн дахиад итгэл төрөхдөө эхлээд горьдлого, дараад нь найдвар болно шүү дээ. Ингээд believe руу ороод дараад нь trust руу орох жишээтэй. Энд чинь хүн дахиж юмд найдаж дахиж юмыг эхлэхдээ их болгоомжтой эхэлдэг. Үгүй Боливар ганц үг эхлэхдээ шууд хай төвшөнд очиж байна. Боливар энэ тэгэхээр ингэж зүтгэж байгаа тохиолдолд нэрээ тамийн цэргийг хин хэрэгтэй. Хинээсээ айд. Тэгээ өөрсдөө ч тамийн цэргүүдийг олзлохоор яг адилхан одоо. Яг адилхан. Яргалж алдаг. Тий. Алан шүүдгүй. Испанчуудыг ч одоо нөө Кастиг одоо испанчуудаагаар ч гэсэн тэгдэг байсан. Өөрөө хэлдэг байсан. Хэрвээ тамийнханд ингээд олзлогдчих юм бол та нар бүр өстө нэрэ тэгсний ор зүгээр буудалцсан дээрээ. Ингиж амар халуулдаг. Тэгэхээр таанусыг эдгээр олзолчоод шоронд хориод хооллоод ундлаад ээлжилж яргалаад нууцаа хэлмэлч гэдэг юм уу? Алуу чи үннээ хэлнэ үү инээ дээрэ гэж байцаахгүй. Зүгээр ингэдэг. Тэгэхээр та нар ийм болмоор байна уу? Эсвэл эцсээ хүртлээр тулдаад ухмаар байна уу? Тамийн зэргүүдээс ядаж 2 3 ч гэсэн халаад ухмаар байна уу? Нэгийг алвал солино, хоёрыг алвал хожино. Та нар яамаар байна? Та нар эдний талд бүр ингэж алуулмаар байгаа юм гэхэд нөгөөдөл нь тгий. Боливарын үгэнд орё. Одоо яаж юм? Тамийн зэргүүтэй тулдахдаа адилхан шийдэд ороод ирж байгаа. Шийдсэн л ордог байна. Шийдсэн орно. Гэхдээ тэгээд арилуулаад зовж өгөх юм уу? Тэгж яхихын оронд тест хэд хэдийг нь алаад өөрөө алуулж ирсэн дээр шүү дээ. Тэгэхээр яаж юм? Хүний decision шийдвэр гартал шийд гартал Боливар бүх цэргүүдтэй бүр шийдсэн цэрэг болтол нь ингэж урайлдаг юм байна. Энэ бол Боливарын бол гайхамшиг шүү. За ингээд нөгөө Картахенагийн аяндаа юуны эсрэг тамийн зэрэг Картахена. Тэгээ энэ тамийн зэргүүд эсрэг хийж байгаа давхар нь Испантай хийж байгаа давхар Испантай болж байгаа шүү дээ. За ингээд Хосо Томас Бовсын дараа Антонио Паэс гэж тамийн зэргүүдийн тэргүүн гарч ирээд одоо Боливартай хилцэж байгаа шүү дээ. Тий, хилцэр. Гэхдээ хилцдээ зүгээр хилцэхгүй байгаа. Одоо нөгөө тэр өч мөрийг тавьж байгаа шүү дээ. Тий. За тэр мөрий байгаа. Тэр ямар мөрий байна? За эхлээд буудалцсан нэг буудалцж байгаа. Хэлээ ингээ гэдэг шүү дээ. Тий. За дараа нь тэн дээр бол Боливар ялчиж байгаа. Тий, буудалцаан дээр ялчиж байгаа. За тэгвэл одоо мориор хэр сайн явдаг гэж үзьгээд. Шүнжэнгөө тэр мориор давхиж байгаа шүү дээ. Тэгээ ямар сайн да тэр Апуригийн кобойчууд тэр тамийн зэргүүд бүгд одоо тэгээ Боливарч ерөөсөө ядрахгүй шүнжэнгөө морин дээр
ингээл яваад тэгээд үүр цайтал морд дээр хамт ингээ мордол дахиад листэж уралдаал ингээ явж байгаа бол ямар санда Антонио Паес бол тэгчихсэн байдаг шүү дээ. Энэ бол ерөөсөө Iron Ass төмөр үзэгтэй юм байна. Тэгээд одоо тэр Апурын капочууд бүгд тэгж одоо нөө Симон Боливарын бас нэг нэр нь төмөр үзэг шүү дээ. Тэгээ төмөр үзэг Iron Ass. Яг тэгэхээр энэ хүн бол морины нуруунд дээр нийтдээ 120 мянган километрийг туулсан байдаг. Амьдралынхаа хугацаанд. Яг одоо энэ дайнуудыг хийж байгаа явцдаа. Тэгээд энэ 120 мянган километр ингээд тооцоод үзэхээр Anchorage. Одоо Аляск те. Аляскийн Anchorage-аас урагшаа явсараад Terra del Fuego буюу одоо тэр нөгөө Чили Аргентины ингээд нааш цаашаа 10 удаа явсан тийм. Ийм одоо зайг морины нуруунд дээр өнгөрөөсөн гэлээ. Тэгээ үнэхээр тэр Мария Арана бол хэлсэн байлээ. Морины нуруунд дээр бол үнэхээр одоо тухтай байж чаддаг энэ хүн. Тэгээд тийм учраас одоо ер нь Апурын капочд бол тэгж нэрлсэн. Морины нуруунд дээр ч өөрөө буух унтчихдаг хүн. Морин дээр борноосоо буухгүй морин дээр унтаад аюу сайхан амраа босчдаг хүн. Боливар ийм амар хортой шартай хүн байсан уу? Байсан л бах. Боливар өөрөө ингэж шийдсэн хүн байсан уу? Тэгсэн л бах. Гэхдээ Боливарыг хэлэхэд хүн нойргүй яг 3 хоноо л автоматар хүн унтардаг. Зүгээр л өөр ирэхгүй нүд нь анчдаг. Ерөөсөө хүн ямар ч хүн тийм байдаг энгийн хүн. Хүнийг нойргүй байлгаад ах юм бол 3 хоноод өөр ирэхгүй нүд нь анчна. Энэ бол зүгээр өстэй максимум нөхгүй. Энэ нөхөр нойргүй 5 өдөр явдаг гэсэн гэж ярьдэн шүү дээ. Зарим нь болохоор зэрэг 7 өдөр ч нойргүй явчаад сайхан амарчаа босоод ирдэг ч гэж ярьдаг байсан. Боливарыг. Тэгэхэр чин бас энэ өөрийнх нь магтсан домгүй яг бодит үнэн үү? Тэгээд тэр мөрийцч шүү дээ. Яаж н мороор бол зүгээр мань нөхөр яваалаадаг тамийн цэргүүд нь харж байгаа шүү дээ. Гэхдээ чин яг бүгд нүдэрээ харж байгаа шүү дээ тэнд байгаа цэргүүд. Өөрийнх нь дарахтаа мөрийцээд байгааг нь. За Боливар бол зүгээр Iron Ass. Энэ хүн бол ерөөсөө морин дээр ч амьдарчдаг юм байна. Морин дээр нас ихч барчдаг юм байна. Одоо чинь яаж ин хэдийгээр байлдаж байгаа. Хэдийгээр дайсгинж байгаа. Хэдийгээр хоорондоо хаалцаж талцж байгаа ч гэсэн хүн бас дайснаа үнэлнэ гэж бас гайхамшигтай сан чанар шүү дээ. Дайснаа үнэлнэ. Бүх тамийн цэргүүд өөрийг нь үнэлсэн. Яг өөрийнх нь талд урсан. Тэгэл Боливарын талд урлаа. Тамийн цэргүүд нь шүү дээ. За одоо ингээд Испантайгаа дахиад. За одоо тамийн цэргүүдийг өөртөө нэгтгэсэн. Одоо Испантай үзнэ. Баякагийн талд. За Баякагийн талдаа бол үнэхээр юу юм бэ л дээ. Одоо нөө Баякагийн талдаанаас өмнө Андын нуруу давж байгаа шүү дээ. Тий, Андаа давна. Тий, Андын нуруу Альпиг давдаг, Суворов, Ханнибал гэдэг шиг Андыг давж штэ Боливар. Тий, ер нь Боливарын тэр Андын нурууг давсан тэр одоо Андын нурууч одоо 6000 м өндөртэй болоод байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр Боливарын Андын нурууг давсан тэр Андын нурууг даваад тэр Баякад очиж Испаничууд цохилдог гэж байгааг нь харахад бол энийг түүхчид бол Ханнибал Альпийн нурууг заан цэргээр давж ирсэн шүү дээ. Мөн зэв жанжин тэнгэр уулыг давж Ферганд цөмөрч ирсэн. Энэ хоёрт харьцуулж жишж байдаг юм байна. Тий, Суворов Альпиг бас давж ирсэн. Альпийн нурууг давсан жанжтаас чинь Карфагены Ханнибал Барса. Тий, тэгээд Александр Васильевич Суворов орсон. Зэв жанжин бол тэнгэр уулыг давсан. Ферган руу дайрж ирсэн гэдэг юм. Ингэж харьцуулна. Андын нуруу тоглоом биш шүү. Энэ бол 6000 м өндөр. Энийг бүр айрамтайгаа ганцаараа давчих болно шүү дээ. Бүр айрамтайгаа даваад, цэргүүттэйгээ даваад очоод цохилт өгж ин гэдэг бол үгүй ер нь энэ хүний зүрх сэтгэлд ер нь яагаад юм бэ? Андын нуруу жижигдээд байгаа юм ааш. Бүр тий жижигдээд байгаа юм ааш. Тэгээ 2000 цэрэг нь бол хөлдөж өгсөн байдаг юм байна Андын нуруу. Үгүй мэдээж хэрэг хохирлах харна л та. Тэр одоо тэр өндөр боломж. Тэгээ нөө цэргүүч нь хангамж муутай яг зарим нь гутал хувцгүйч байгаа явж байгаа шүү дээ. Тэгээ Андын нуруугаас бууж ирэл ерөөсөө Испани дээр Баякагийн толдод бол Испаничуудыг бол үнэхээр Минс мит гэж англиар бичсэн байна. Махан дадсал гэсэн үг. Махан дадсал. Энэ бол аимшигтай их цус урсгасан. Бүр нүдээр үзэгч бол тухайн үеийн нүдээр үзэгч бол зөвхөн нүд нь альтармаар. Тийм амар тулаан болсон. Баякагийн толдод бол. Тэгэл Андын нурууг давлаа. Арай гэж хэллээ. Тэгээд цэргүүнийг амраас л байх л та. Нэг ганц 2 цаг амарчих нэг аяг цаа угаад нэг одоо юм шоколад идчих юм уу тийм ээ. Зүгээр. Тэгээ шууд орчиж байгаа шүү. Ер нь баг амраагаагүй юм шүү.
Шууд л очиж байгаа. Испанчууд нь тэгж бас ороод ирнэ гэж бодоагүй байна. Испанчууд бүр төсөөлөөгүй. Ингээ харахаар ч мөнх цас тайрхан байдаг. Хэн давд ингээ байж байгаа шүү дээ. Ерөөсөө энэ бол мөнхийн айдасгүй аюулгүй гэдэг. Хэний санаанд орохгүй. Даваа ороод ирж байгаа юм чинь. Испанчууд ч өөрсдөө шоконд орчиж байгаа. Хүшч юу вэ гэдэг. За Боякагийн тулдааны дараа тэр хотуудыг бол маш хурдан чөлөөлж байгаа шүү дээ. Баруусименто, Трухилио гэх хотуудыг чөлөөлөл. Тэг чөлөөлөд багаар ингэ чөлөөлөж. Боливариан Blitzkrieg гэсэн байлээ л дээ. Энэ дээр бол цахилгаандаа ингээд. Боливарын тий цахилгаандаа. Маш хурдан. Энийг эзлээл дараад энийг эзлээл тэгэл дараагийнх руу нь явал Боливар их цаг алдах дургүй юм байсан. Энэ хотод чөлөөлчвөл за одоо нэг сайхан амарх дараагийнх нь ингэ явааддаг. Хамт байгаа улсууднаас хөөрхий хөлдөн чих чирэгддэг байсан баг та. Явдлын гүйцэдгүү. Тэгээд Боливарын өөрийнх нь бас ярьсан юм байт юм л да. The art of victory is in defeat гэж тэ. Хүн ялагдаж сурч ээж дараа нь ялнаа тэ. Одоо ялалтын хамгийн гол багш нь бол миний өмнөх ялагдлууд гэж. Ер нь хүн ялагдаж сурч ээж л ялж сурна. Хожигдож сурч ээж хожиж сурна. Дийлэгдэж сурч ээж дийлж сурна. Байнга ялаад байдаг. Байнга дийлээд байдаг. Байнга хожоод байдаг. Байнга өөрийнхөө нь хүснээр нь болоод байдаг. Тийм байхгүй. Бас байнга ялагдаад байдаг. Байнга дарлагдаад байдаг. Байнга хожигдоод байдаг гэж юм байдгүй. Түр энэ хорвоо хаач байхгүй. Байлгамаар байсан ч хорвоо өөрөө зөвшөөрөхгүй. Хувь тавилан өөрөө зөвшөөрөхгүй. Яагаад? Ээлжтэй л байдаг. Юм ээлжтэй л байдаг. За ингээ Боякагийн тулдаанд ялсны дараа яг Испанчуудад өвлийн цохилт өгсөн тэр тулдаан бол Карабабогийн тулдаан. Карабабо тий. Карабабогийн тулдаанд бол Испанчууд бол яста нэрэ. За одоо өвлийн цохилтаа авсан. За боли өгч. За Боливарын өмнө бол одоо Испанчууд одоо энэ Боливарыг дийлэхгүй юм байна гэдэг. Ядарсан байж хат Боливар маш сайхан амраад дөнгөж хүрээд байлтах гэдэг бэлэн болцсон хүн шиг харагдаад байдаг гэж байгаа байхгүй. Эн чинь тийм байгаагүй. Маш олон ямар ч ядрааг биш ямар ч амралтгүй өөрөө байлдаад байгаа хүн шүү дээ. Тэгсэн мөртлөө хизээний сайхан амарцсан хүн шиг. Морин дээр ингэж энэ суучдаг. Тэг чи бас нэг бахархлаа. Өстой яач байсан за ядаж нэг. Тэгтэл хүний ядарсан царай, ядарсан хүн гэдэг чи аяндаа мэдэгднэ дээ. Боливарыг л чи одоо л тулдаанд орох гэж байгаа юм уу? Сайхан амарсан уу гэж асуухаар бараг асуухт биелэн болчих гээд байдаг. Асуумаар санагдчих гээд байгаа юм шиг. Үгүй тэр чинь зөв байлцаар амралтахгүй байлдаад байгаа шүү дээ. Тэгэл яг тэр Бокакац тэр яг ингэ өөрөлдөлт Испанчууд цаа энэ Боливар бол яг өөр хүн байна. Симон Боливараас ёстой юм байна гэсэн. Энэ тулдаанд л бууж өгсөн л та. Одоо яах нэг бүгдээр үхэлтэй биш. За ингээ Карабабогийн тулдаанд ялагдсанаар 14 жил эх орноо одоо Өмнөд Америкийг нөгөө Испани дарангууллаас чөлөөлсөн. За ингээд чөлөөлөөд одоогийн Панам, Венесуэл, Колумб, Перу, Эквадор, тэгээ Болив. Энэ улсуудыг нийлүүлээд Гранд Колумб гэж уул нь бол өөрөө байгуулж байгаа шүү дээ. Гранд Колумб. За дайтах нь бол дайтад ингээд дуусчлаа. Одоо улсаа байгуулах. Үсэр ажил. За 14 жилийн турш хоорондоо ч байлцсан, Испанчууд дайж байлцсан. За ингээд ямар ч Либертадор эрх чөлөөлөгч болсон. Одоо нөгөө үнс нурманд байгаа улсаа босгож ирэх. Энэ бол бүр хүнд ажил байсан. Одоо өөрийнх нь мөрөөдөл Гранд Колумб байгуулна. Одоо их Колумб. За одоо энэ Гранд Колумбига байгуул өөрийнх нь мөрөөдлөлтөө энэ олон улсыг нэгтгээд ер нь South United States of America гэсэн үзэл санаа одоо Боливарт одоо хамгийн дөрөнд гарч ирж байгаа. Өмнөдийн Америк нэгдсэн улс. Одоо Америк нэгдсэн улс шиг хүчрхэг улс байгуулах тийм. Газар нутгийн ч бас их гоё газрууд нийлжлээ шүү дээ. Тийм шүү дээ. Газар нутгаараа ингээ ярих юм бол чөлөөсөн газрынхаа югаар Наполеоны дээр бичигдэж байгаа. Европын дайны нутаг чөлөөлчихсөн. Тэгээд дээрээс нь эн чинь одоо нөгөө хүн амын хувьд гэвэл тухайн Америк нэгдсэн улсаас ч олон хүн амтай захирж ирсэн. Тэгээд яаж нь өмнөд Америкийн нэгдсэн улс буюу South United States of America. За энэ бол өөрийнх нь мөрөөдөл. Энэ мөрөөдөл. За хүн юмаа хийчт юм байж. Хүн яг гаднах асуудлаа зохицуулдаг байж.
хэцүү байсан ч гэсэн гадаад асуудлаа хүн бол зохицуулчихж байгаа. Хүний хамгийн хэцүү юм бол дотоод асуудал. Мөн дотоод хүн рүүгээ хандах. Өөрөө өөрийгөө шинжих, өөрөө өөртөө мөн бас одоо харьцах, өөрөө өөрийгөө ойлгох. Дотоод энэ хамгийн хэцүү нь байдаг юм байна. Тэгэхээр яаж юм? Дайснаа дарс, дарахын ялтаа байгуулсан. Ялгуулсан сайхан алдраа цуурайтулсан. Одоо мөрөөдлөө биелүүлнэ. Улс болох гэж зовдөг юм байна. Болчоод нөгөө улсаа бүрэлдүүлнэ гэдэг бол бурхан. Ястаа жинхэнэ зовлоо. Дотоодын бас их зөрчилдөөн зөндөө байна. Зөрчилдөөн бас олон байна. Үйл ажиллагаа би энэ ч одоо миний газар, би энэ газар дээр тариа тарих гэжсэн чинь ингэчлээ. Зөндөө олон асуудал гарч байна шүү дээ. Гэхдээ Боливарын нэг давуу чанар байдаг. Гранд Колумбийн хаан болооч гэхэд үгүй гэж хэлсэн шүү дээ. Сайн дураараа хаан ширээ. Өөрт нь хаан болох боломж байсан шүү дээ. Гранд Колумбийн хаан. Испани одоо тусгаар тогтнсон, колониос тусгаар тогтнсон хаан болъё. Их агуу Колумбийн хаан болооч гэхэд Боливар өөрөө шүү татгалзаж байсан. Би яах юм, би хаанаар яа дээ. Их сонин шүү. Энэ хаан болох болцоо байна. Байж л гэсэн. Өөрөг нь бүр за хаан гэхэд л хаан болчих. Ийм амархан. Зүгээр ингэхэд л хаан болчих гээд штэ. Хуруу инжлэгтүүд л хаан болчих гээд. Тэгэхэд ингэж хаанаасаа татгалзна гэдэг бол энэ бол их тийм өөрмөц. Өөрөө бол дэндүү яг нэг хэлээ. Ерөөсөл эрхчлөөг эрхэмлсэн хүн болгон өөр өөрийнхөө хүсэл мөрөөдөл дураараа ажиллаж амьдрах мөрөөдөлтөй ийм л усыг байгуулъя гэж бодсон. Маш олон хүмүүс түүхэнд хаан болохын төлөө алалцаж өхөн хатан зүтгэж ёстой бүр ах дүүс хоорондоо алаан хядаан болж аж арай гэж хаан болчоод болох гэж зовчоод болсныхон дараа нөө хаан ширээгээ барих гэж өстө үлээ үзчихсэн бол Боливарт бол хаан болъё гэхэд боломж байсан. Сайн дураа татгал. Хаан ширээнээс сайн дураараа татгалзаж байгаа ийм хүн ер нь хүний түүхэнд их ховор байгаа. Жорж Вашингтон бас татгалзаж байсан шүү дээ. Жорж Вашингтон татгалзаж байсан. Хаан гэсэн юмнаас. Боливар өөрөө хаан болох дор. Ер нь одоо ер нь хэтэрхий бас радикал бодолтой ч гэж байна. Шинжлэгч. Радикал бас реформч. Юм одоо нөгөө л нэг байдлаар газрын эзэн нөгөө нэг хэдэн каудилоноо тэдгээр газрын одоо нэг хэдэн одоо мэдлээ чи энэний мэдл үгүй шүү. Европт очиод бүх юмыг харсан. ертөнцийг өөрчлөе. Эх орноо Европ шиг сайхан гоё болгоё биш. Бүр ертөнцийг өөрчлөе. Европоос ч гоё болгоё гэж өөрөө тэр хүн ботсон. Тэр тангарахтаа л үрсэн. Анвентини оройд болсон тангарага санаж л байгаа. Хэдэн ондын тангарага тавьснаа. Хиддээ байснаа. Боливар мэдчихлээс. Тийм болохоор хаанаар яах. Одоо өөрөө чолоот. За энэ бол зовлоо ихэлсэн тэгтээ. Улсыг удирдна гэдэг бас л тийм амархан дуртай аавын хүүхдийн хийчдэг ажил биш юм байна. За одоо ингээд уул нь улсаа удирдаад нэгтгэхэд явлаа гэхэд нөгөө хамт зүтгэжсэн улсууд нь бол өөр бодолтой байгаа шүү дээ. Жишээ нь одоо Сукре тэр одоо Антонио Паз тэргүүтэй улсууд бол хамгийн түрүүнд Венесуэл салж байгаа шүү дээ. Ерөөсөө Колумбо одоо Гранд Колумбач бүтэхгүй байна. Яг л Венесуэлч асар их санхүүж үйлцсэн. Тэгээд одоо эн чинь нөгөө дайн гэдэг чинь асар их төлбөртэй, зардал өндөртэй зүйл мөнгө тий. Ерөөсөө байнга мөнгө шүү дээ. Тэгэхээр илгээрээ хэвтцэн, бага хоорондоо байлдсан. Эдийн засаг гэдэг нь баг юм байхгүй болчихсон тий. Тэгээд яаж чинь хамтран зүтгэгчд бас одоо өөрчлөгдсөн шүү дээ. Испаниас тусгаар тогтныг гэсэн бүгд л нэг бодолтой байсан. Тэгэд гарлаа хүн болгоны одоо дотоодын асуудал эхэлж байгаа. Энд орё гэж хэлвүү. Хэллээ. Бүгд л адилхан үзэл бодолтой байсан. Энд орлоо. Би шорлог гэдэг дуртай. Чи хүн болгон өөр юм болно шүү дээ одоо. Хүн болгол өөрөөр хоол идэх, хүн болгол өөрөөр цай, өөрөөр ундаа захиална шүү дээ. Яг энэ шиг энгийн зүйлээр би сая жишээ авч тайлбарлаа шүү. Эх орноо тусгаар тогтсон. Гранд Колумбийг байгуулсан. За одоо байгуулъя гэж л. Нөө Боливартайгаа санал нэгтгэе болоод эхэлж байгаа. За одоо Сантан дээрээс эхэлж байгаа шүү дээ.
За тэгээд одоо чамтай мөрзөсч толтгол сайхан байлаа л да. Тэр нэцэстэй дээр энэ мөнгөийг хэн гаргасан юм бэ? Зардлыг хэн гаргасан? Чи даангид чи мөнгөний гаргаад байгаа нэг нөхөрт байгаа шүү дээ. Чин цэрэг зэвсэг, буу сум, хувцас хонор, өвлийн бэлтгэлч гэдэг юм уу? Арын алба гэдэг юм уу? Энэ хорвоогийн үнэ үг байгаа шүү дээ. Money bearer has decision гэж үг өгдөө. Юу гэсэн үг? Мөнгө баригчид шийдвэрлэл гаргадаг. Мөнгөний гаргацсан чинь ардны нэгэ сууж байна гэсэн. Би мөнгөний чинь гаргасан. Энэ зардлыг гаргасан. Одоо яах юм? Ингээ боливар та. Дотоодын зөрчил гэдэг чинь бас хамгийн амар юм байна уу? Ер нь зүйл энэ Чарльз Дарвины онол ер нь маш сайн зүг байна. Зүйлийн хоорондын тэмцэл бол байгалийн шалгарал хорвоогийн жам байдаг бол зүйл доторх тэмцэл хамгийн харгас шиг явагддаг гэж. Тэгэхээр яаж юм? Дотоодын юм гэдэг чинь ямар юм бэ? Хажуудах хүмүүс нь өстө бүр харийн дайснаас шийдсэн юм заримдаа. Яг л боолыг халах уу халахгүй гэдэг дээр маргаал хэлж байгаа шүү дээ. Бүхэн боолтой аймаар ба шүү дээ. Бусд нь яах юм бэ? Тэр олон жилийн эцэг өвгдөөс ээж аваасаа ингээ уламжлаад ирсэн чинь одоо наад боолоо байлгүй шин чижигсэн бас өөр газараа өглөөсөө өөрөө газар ахлах хэрэгцээ хүний дургуй хурцлт харах шүү дээ. Тэгээ сурцсан тэгээ хүмүүцсгээд сонсоод байгаа шүү дээ тэр хүмүүс чинь. Тэг яах юм бэ? Дээрээс нь Өмнөд Америкт хизээч тийм нөгөө Хойд Америк шиг нэг гэсэн тийм ойлголт бас байгаагүй. Испанчууд захирж байхдаа аль болох хооронд нь ингэж нөгөө хун таануудыг хооронд нь алалцуулж арцалдуулж ийсэн гэсэн юм юу байдгийн байлээ л дээ. Энэ яг нөгөө одоо энэ өөрөө бас нэгтгэт нь их саадуулжсэн. Тэгээд энэ хүмүүсийн зэрэг дэвийн ялгаа тэгээд энэ бүх зүйл нь бол тэр нэг ийм цул улс Хойд Америкт байдаг Америк нэгдсэн улсыг цул улс байгуулахад бол асар том саад дотор болж байсан гэж. Би түрүү хэлсэн шүү дээ яг эхэлж байхад. Бүх сайхан баярчууд язгууртнуудыг хунтуудыг нэг газрын коллекшн болгоо хийчих юм шиг гэдэг. Эдгээр чинь тэгээд яах юм тэгээд болоо чөлөөлөөл боливарын үгэнд оруулаа за боливар боолоо чөлөөл гинэ за чөлөөлчихъя гэл. Боливар тэг гинэ за тэгчигээ явах уу? Чи ямар хүмүүс ямар хүмүүжил ямар сууртай ямар амбицтай хүмүүс байна эдгээр хамт байгаа улсууд. Боливар бүгднгийн яах вэ? Их орон тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэхийн хувьд бол нэгтгэж чадсан нь үнэн. Үнэхээр бас бүрэн бэлтгэгдээгүй өстой ядууд тарчиг байсан цэргүүдээ өөрөө ч гэсэн удирдаад ялтанд байгуулсан нь бас үнэн. Ялсан уу? Ялсан, зорилгодоо хүрсэн үү? Хүрсэн. Тийм ээ, зорилгодоо хүржээ. Хүссэн болгондоо хүрж одоо хүслээ биелүүлжээ. Харин мөрөөдөл биелэхэд хэцүү байд юм байна. Хүсэл мөрөөдөл хоёрын дунд тасал байдгийг хоёргүй нэгэн утгаараа ойлгох одоо болох ёстой байна. Хүслийг хүн хүсэхэд биелнэ. Мөрөөдөл гэдэг чинь бас арай өөр юм болчихж байгаа шүү дээ. Хязгааргүй. Их утопия маягийн болчихж байгаа. Тийм ээ. Тусгаар тогтнолын төлөө хүссэн үү? Тусгаар тогтнол хүссэн. Бүгд л хүссэн. Тэмцээр бол тусгаар тогтносон. Гранд Колумбия бол мөрөөдөл байж. Даан шарамсалтай Гранд Колумбия мөрөөдөл байж. Өөрийнх нь л мөрөөдөл байж. Өөрийнхөө мөрөөдлөө бусдад чи надтай адилхан мөрөөдөж хийж болохгүй шүү дээ. Уучлаарай мөрөөдөл эзэнтэйгээ л хамт байдаг юм байна. Гранд Колумб бол мөрөөдөл байж. Тусгаар тогтнол бол хүсэл нь байж. Хүсэл мөрөөдөл гэж яриад байна. Уучлаарай таслалтай шүү. Дундаа. Энэ хоёр өөр ойлголт шүү бас. Испани хамт улсаас тусгаар тогтнол. Тусгаар тогтнолоо. Цөмөр эрхчлөөг олсон уу? Олсон. Бие даа сайхан амьдрах уу? Амьдрий. Энийг хүссэн үү? Хүссэн. Байлцсаар байгаа л станараа тэмцээр байгаа л хүсэлтэд хүрлээ. Гранд Колумб харин хүсэл байсангүй. Мөрөөдөл байж. Ингээд Венесуэл яваад гэж байна. Хамгийн дөрөнд Венесуэл салж байгаа. Энэ Амара Ивин болж бас хажуудаа барьж болдгоо юм байна штэ. Альва юмыг ядж хат бүгдээрээ мөнгөө бартсан, бүгдээрээ илгээрээ хэвтсэн байдаг. Одоо яаж юм? За би дагаад явлаа гэдээ явчлаа штэ. За Венесуэл явсан. Тэгээ дараад нь яасан? Перу холдож ийн өөрөөс нь гих мэт. Эквадор. Зөөд амьдрал өөр юм аа. Мөрөөдлөс ч өөр гэдэг юм бэ. Эквадор салчлаа. Ингээд одоо
Боливарын өөрийнх нь мэдэлд дээд Перу л үлдлээ шүү дээ. Дээд Перуг тэгээд одоо яг Боливарын байгуул одоо өөрийнх нь захирж одоо удирдсан улс нь болохоор Боливарын улс буюу Болив гэж нэрлэсэн. Ер нь яг энэ хүний нэрээр нэрлэгдсэн хоёр улс байт юм байна л да. Нэг нь бол Болив. Нөгөөх нь бол бидний мэддэг Венесуэл. Тэгэхээр Венесуэлийг яг албан ёсны нэр нь Боливарын бүгд найрамдах Венесуэл улс гэж ярьдаг юм байна. Уул нь тийм тий. Тэгэхээр бид нар Венесуэл гэдэг яриасан. Тий. Яг уу энэ бол үнэхээр Латин Өмнөд Америкийн үнэхээр эрх чөлөөний тусгаар тогтнолын эцэг мөн бүхэл бүтэн твдээ эцэг болдог хүн ер нь хүний түүхэнд ер нь ховор шүү. Ер нь ховор шүү. Байдаггүй баха. Бүхэл бүтэн твдээ эцэг болдог хүн. Тун ховор шүү. Тий. Одоо тэрийг ярьж байгаадаа санал нийлж байна л да. Ягаад тэгэхээр өнөөдөр Жорж Вашингтоны намч гэдэг юм уу те эсвэл одоо Наполеоныг Парист ингээл өдөр болгон яаж байгаа ч гэдэг юм тийм байхгүй. Гэтэл Боливар гэдэг хүн амьдарсаар байгаа те. Одоо ингээд Боливарын нам байна. Ямар сандаа нөгөө Венесуэлийн Уго Чавес чинь Боливарын холбоо гэдэг 9 холбоог нэгтгээд холбоо гэдэг юм байгуулсан Боливарын нам гэж байдаг. Өнөөдөр ч гэсэн энэ хүн ингээд бидний дотор байдаг гэж одоо энэ Өмнөд Америкийн төвчд бол ярьдаг юм билэ. Яг арчаагүй өөдгүй юмнууд агуу их хэрэгэлтэй юмнууд бас нэрийг ашигладаг юм байгаа биз. Намыг нь ашигладаг юм байгаа биз. Гэхдээ хинж Боливарт хүрдггүй юм байгаа биз. Гэхдээ Боливар бол энэ Латин Америкт бол мөнх. Үнэхээр энэ бүхэл бүтэн твийн эцэг болно гэдэг чинь энэ бүхэл бүтэн твийн эцэг болж хүндлэгдэж бүхэл бүтэн твийн тусгаар тогтнолын удирдагч болж одоо мөнхөрнө гэдэг бол энэ бол гайхамшиг шүү. Тэгээ Боливарын очсон газар бол ингэдэг гэж байгаа. Одоо ингээл бүх сургууль, үндсэн хуулийн бичээ, сургууль боловсролын системийг өөрөө байгуулж өгвөл одоо Боливт ч юм уу, Перут ч юм уу тэгээ явган гут нь буцаал нөгөө яг хэвэндээ ингээ орчдөг. Ерөөсөө нөгөө Боливарыг хараад төр сэрэгдэг. Тэгээд Боливар яваад одоо Перугаас Болив руу явлаа гэхэд тэр Перуд ингээ нөхцөл байдлыг засаад өгчөөд яваад гингууд Перу буцаал нөгөө л яг ингээ орчдөг. Тэгээ нөгөө Мари Арана бол тэр ихтгэл дээрээ тэгж ярьж байсан. Энэ бол ерөөсөө ингээ хүмүүс бүр ингээ ядарсан. Боливарыг ингээд гүцхэ болсон сүлдээ бүр ингээд олон жилийн дай ингээд реформ бүх юмнаас ингээд залхсан. Тийм ч Боливарыг одоо аль болох холхон. Тэгээ өөрөө сүлдээ өөрөө ганцаардж байгаа штэ. Найзууд нь урхан урваад үхэн нүхээ тэгээ сүлдээ яалч өөрөө ганцаардаа. Тэгээд өөрөө уушгины нөгөө сүрийтэй. Тэгээд ерөнхийдөө сүрийн өвчнөрөө болвол морины нуруунд дээр биш, тулааны талбар дээр биш сүрийн өвчнөр л. Уулын толгойн талбар дээр л хөөх хэрэгтэй байсан. Гэхдээ одоо яах вэ? Баян төрөөд ядуу өгсөн юм. Тийм. Хинч одоо Боливар шиг тийм агуу хүндлэлийг тэгээд амьдралын төгсгөлд тийм агуу гутамшигыг бол мэдрээгүй маа гэж одоо Либертадор номон дээр л бичсэн байлээ. Хорвоод төрөөл өстой гэрийн үйлчлэгч зарц марцтай өстой хүрээлэн байгаа хүмүүстэй дунд нь өстой нэрэ бэби гэж л өссөн юм. Хажууд нь хинч байгаагүй ганцаардж өгсөн. Боливар. Энэ бол их тийм яг өнөөдөр Америк нэгдсэн улс бол дэлхийд одоо тэргүүлэгч улс гэж байгаа л да. Тийм болохоор Вашингтон бол хүндрэлтний түүхэнд бас л байр суурь эзэлсэн том улсыг байгууллаа гэдэг. Боливар бол ямар ч л байсан Латин Америкийг тусгаар тогтнолсон бүхэл бүтэн Латин Америкийн эцэг болж удирдахч болсон. Зүгээр энгийн бодит хүн л одоо бие хүн байж бодит нь үнэлтэй би буруулчлаа очлаа. Бие хүн л байж. Ялгаатай харьцуулж штэ. Вашингтонтой харьцуулж штэ. Ер нь Вашингтонтой л харьцуулт юм билээ. Нэг нь Вашингтон нөгөө Өмнөд Америкийн Вашингтон. Тэгээд энэ юу юм аа хүн цаг нь дуусчээ. Одоо үе чинь дуусчээ. Халаагаа өгөх цаг болжээ. Хүсэл мөрөөдлийн чинь хойч үе чинь өөр хөөхөд ч ач чинь ч гэдэм үү. Хойч үе чинь одоо биелүүлэх цаг ирсэн. Хүн энийг бас ихэр нь ихэнх хаадууд, ихэнх удирдагч нараас ойлгодгүй юм шиг байна. Өөр ихэнх том корпорацийн эзэдүүд ч бас ойлгохгүй байгаа. Компани захирлууд ч бас ойлгохгүй тохиолдол бий. Бүр нарийн ярих юм бол тэр одоо хин бэ? Стив Джобс ч гэдэм үү. Харин ганц ойлгож ирсэн гэх юм бол сая Ичиро Хондо байна ч гэдэм үү. Энд чинь нэг тун ховор үзэгдэл штэ. Гэхдээ хүн өөрийгөө тэгэл
Нөгөө л нэг мундагаараа байгаад байгаа л гэж бодоод байгаа шүү дээ. Нөгөө л нэг сайхан мөнх залуу сайхнараа л байгаад байгаа гэж бодоод байгаа шүү дээ. Нөгөө л нэг сайхан залуу насны сайхан гоё офицерын гоё цэргийн гоё хувцастай сайхан хадагтай сеньорита нарыг өөрөөрөө хүрээлүүлсэн хүн болгон л станараа боливар галстаа нараа ингээд байгаа л гэж энэ хүн бодоод байгаа шүү дээ. Хүн яг нөгөө нэг хിവэрэ байгаад байгаа гэж бодоод байгаа. Цаг дууслаа гэдгээ ойлгоогүй. Их юм болсон, их юм өрнсөн, хийх юмаа хийсэн. Зорсондоо хөрсөн. Түүхэнд бичигдсэн. Та мартагдахгүй гэвч үрд байна гэж бодоод идэм болтой. Нөө нэг халаас илгээ байдгүй. Тэр яаж юм? Одоо боливарын цаг нь дууссан гэдгийг цаг хугацаа ард түмэн нь өөрөө хэлээд байгаа. Ингээд сүлдө өөрөө бас их тийм зожигорсон штэ. Ганцаардсан. За маш сайн цэргийн жанжин байсан боловч тийм сайн одоо эдийн засагч байгаагүй гэж бас одоо төгөмж үтсэн байдаг. За тэгээд энэ үед нь бас боливарыг буужгаж авах үед дараах нь нөгөө Мексикээс чинь Төв Америкийн холбоо гэдэг улсын салаад тэд нь дахиад дотроо хоорондоо байлдаад өнөөдрийн Коста-Рика, Эл Сальвадор, Гватемала, Хондурас, тэгээд Барбадос, Никарагуа гэдэг ингээс халаад явцгаасан юм байлээ. Одоо Төв Америкийн хэд улсууд Төв Америкийн хэд улсууд байгаа. Иймэрхүү бас яг ийм үйл явдлууд ингээд болсон юм байлээ. За ингээд боливарын хувь хүн талаас нь ярихаар их сонирхолтой фактууд гарч ирж байна л да. За түрүүн бид нөө моринад хэдэн километр одоо явсныг ярьлаа. Маш сайн бүжгэлдэг. Ерөөсөө хамгийн тэр захиагаа бичиж болох тэр үе бол тэр бүжгэлж явах та гэж байгаа. Бүжгэлээл жоохон байжгаад амрах гад өрөөнд орохдоо шууд нөө цээжээр хийлж ингэж 2-3 захиа зэрэг бичүүлдэг. Тэр чинь өөрөө бас бичихгүй ш нэг цээжээр хийлж бичүүлнэ те. За тэгээ буцаж гарч ирээд ингээд бүжгэлдэг. Айгуу гоё тийм бүжгийн үрмөц одоо тийм алхаа гიშгэнүүдийг ч бас бий болгосон гэж ер нь бас ярьдаг юм байлээ. Ер нь Испани энэ бүжиг ба штэ. Испани бүжиг их гоё штэ. За одоо сальса, фламинго, мадридо гэл одоо яг тэгэл одоо самба одоо ингээд одоо яг ингээд англигдах байх л да. Энэ Испани бүжгийг бол ер нь маш олон тийм гიშгэлтэй, дэглэлтэй, зогсолт, поз одоо юу гэдгийг боливар оруулж ирсэн штэ нэмж шинээр. Боливарыг бүжиглж байгааг харсан хүн бахардахгүй байх юм аргагүй. Боливар тэгээд тийм сайхан хувцас өмсөд бүжгэлчээд хүрээд ирэхэд бишрэхгүй байхын аргагүй, бүжгэлсэн ямар ч сеньорита түүнд хайртай болохгүй байхын аргагүй байдаг гэсэн. Тэр бурхан бас тэгж юм гоё бүжиг зааж өгсөн юм уу? Үнэхээр л бүжгийн бурхан биендээ шингэчээд бүжгэлж байгаа юм шиг л хүн байсан гэж ярьдэн шүү дээ. Боливарыг харсан хүмүүс бүжиглэхээ бардчихдаг. Бүжиг адилхан бүжиглэцгээж байгаа шүү дээ. Яг боливар бүжиглж яхад бүгд бүжгээ зогсоогоод уул нийтээрээ бүжиглж хий гэж бодъё л да. Нийтийн гоё танго хийж ин гэж бодъё. Чи тэр генералтай бүжиглж байгаа юм байна. Тэр хорондаатай бүжиглж байгаа юм байна гэж ярьж идэг. Боливар ингээл яг дунд нь бүжиглэхэд бүгд бүжгээ болол ингээл холдоол бүгдээрээ тойроод гарцгаачдаг. Ёстой бүжгийн бурхан биендээ шингэчих гэмээр. Тийм хүн. Тэгээд төр зур амраад одоо шүлгээ захиагаа шүлгээ хэлнэ штэ. Ёстой нэрэ яруу найргийн хаан гэдэг юм уу? Яруу найргийн бурхан биедээ шингээд ёстой шүлэг хэлээд байгаа юм шиг. Авгаа их тийм одоо уран илтгэгч илтгэл одоо захианы бурхан бас амандаа шингэчээд одоо үгээ хэлээд биендээ шингэчээд үгээ хэлүүлээд байгаа юм шиг. Тэгж гой захиагаа бичүүлдэг. Ер нь бүх юм нь гоё байдаг. Тэгээд нөгөө өөрөө бас тэгсэн 3000 орчим захиа хадгалж үлдсэн байсан байна. Өөрийнх нь. Тэгээд энэ нэг ч мяа захиа гэж байхгүй шүү дээ. Бүгд класс. Тэгээд энэ хүний талаар бичигдсэн номыг 2800 орчим ном байдаг юм байна. Ихэнх нь бол Испани хэл дээр заах англи хэл дээрс байдаг. Их олон ном бас энэ талаар бичигдсэн байдаг юм байна. Тэгээд хүн яаж төгс байж болохыг боливараас харж болно. А яаж төгс биш байж болохыг бас боливараас харж болно. Яг тэр боливар хэдийгээр нөгөө боолчлыг харсан ч гэсэн эргэн тойрныхоо нөгөө жанждуудыг бас боолоо хал гэдэг халуул чадаагүй. А өөрөө бол чадсан. А дээрээс нь боливар болохоор нөгөө маш их хүүхнүүдтэй бас орооцолддог байсан. За энэ нь бас өөрийг нь аврах зүйл байдаг, эвгүй байдалд оруулах зүйл байсан. Ямар гэхдээ энэ нөгөө энэ хүүхнүүд нь бас аварч ирсэн тохиолдол зөндөө байдаг юм байна. Ямар ч бүр нэг удаа нөгөө өөрийг нь бас алах оролдлогуудыг хийгдэж байгаа. Боливарыг ер нь ерөөсөө алчих гэсэн тийм явуулга бол байсан. Хэд удаа нэг биш. Нилээд удаа байсан.
тэр болгонд нь одоо сеньоритэд хамгаалж байгаа. Тэгээд нэг удаа бүр нөгөө элчин ирээд яг боливарыг байхгүй орон дээр нь унтаад өгөхгүй ядраа. Тэгэн гол шүнд орж ирээд боливарыг унтчих гэж бодоод нөгөө нөхдүүд нөгөө хүнийг алчж байгаа хөө. Боливарыг очих хутгалж байгаа. Тэгээ яваад гэж байгаа. Тэгсэн чинь боливар биш. Боливарын шуудан ч юм байгаа. Тий, боливар. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд бас боливарын амьдралд нэлээд өрнөж исэн юм байлээ. Тий. Тэгээд дээрээс нь бас юу ерөөс нь хөзөө мөзөд тоглохоор хожигдож чадахгүй. Ерөөсөө нөгөө тийм нөгөө барьж аваад нөгөө хүнтэйгээ одоо бодолцох гэдэг эсвэл хэлмээр байлчих гэдэг. Гэхдээ хожигдоод ирэхээр хоцсон хүнтэйгээд одоо шууд заамдаад ч юм уу яагаад намайг очиж байгаа гэдэг гэж дайрдаг. Буудалцах уу, сэлэнтэлцэх үү гэх гээд байдаг. Яг нэг сони юм а өөрөө яасан ч их ялагдаж яагаад ялж исэн хүн билээ. Гэхдээ тоглоом дээр ямар сонин зантай хүн бэ чинь бас заримдаа. Хөзөр тоглоно бас мөрөөдөө үзэн өөрөө их дуртай хүн. Тэгтээ мөрийг алддаг. Айгуу ядаргатай зантай. Тэгээд ерөөсөө за одоо боли ихэд дахигээд байдаг. Даагааны хийгээд байдаг. Дахиад нэг даагааны хичээгээд байдаг. Сүүлдээ чи яасан лагийн алуу чи намайг очдог хий ингээд бүр ингээд ийм рүүгөө ороод эхэлдэг. Боливарт яг ийм зам бол байгаа. Тэгээд энэ Өмнөд Америкийн дарангуулын дэглэм тогтоосон одоо олон хүн байна л да. Фидель Кастро, Че Гевара, Аугусто Пиночетти, Аугусто Пиночетти. Эдгээр бол бүгдээрээ Боливараас санаа авсан. Ерөөсө Боливар бол эднэрийг хүмүүжүүлсэн гэж хэлэхэд юм болно гэж. Гэхдээ ер нь Өмнөд Америкийн удирдагч нар, өмнөх удирдагч нар, одоогийн удирдагч нар, цаашдын удирдагч нар ч тэр бүгдээрээ л Боливараас үлгэрч явдаг. Бүх Латин Америкийн удирдагч нарын үлгэр жишээ нь бол Боливар. Өөрлөж үлгэр жишээ болдог хүн Боливар. Яг улс төр бол улс төр. Одоо хуйлда явуулга, аллага, хөлсний аллага, захиалгад аллага ч гэдэм үү. Энэ бол улс төр шүү дээ. Мөнгөний асуудал, эрх мэдэл бол даацалсан юм бол. Энийг бол мэдээж хэрэг Боливар тойроогүй. Өстө дайраад гарсан. Өөрийнх нь мөн чанарал өөрийг нь аварсан, хувь заяал тушиж явсан. Ийм хүн байна, энэ хүн байх ёстой гэж явсан биз. Харин өнөөгийн ч тэр цаашдын ч гарч ирэх бүх Латин Америкчууд Боливар гэдэг том үлгэр жишээтэй. Гэхдээ энэ бол үлгэр жишээ болохоор хүн. Эбидандуудын зам эсрэг бол нийт. За ингээд бид нар ерөнхийдөө бидний яриа дуусчих шиг байна. Бид нар өнөөдөр маш сонирхолтой сэдвээр Симон Боливар гэдэг хүний тухай, энэ хүний үлдээс үгийн тухай Өмнөд Америкийн Жорж Вашингтон цэргийн одоо дарангуулагч. Цэргийн дарангуулагч. Ихтэн мөн одоо тусгаар тогтнолын эцэг, эрх чөлөөний эцэг. Либертадор. Эрх чөлөө. Та бүхэн өөрсдөө дүгнэлтээ хийгээрэй. Энэ хүний талаар бас нэмж судлах зүйл зөндөө байгаа. Маш сонирхолтой юм намтартай хүн байгаа. За ингээд өнөөдөр бид нэр энэ хүний тухай ингээд чадсан ядаа хүргэлээ. Танд бас баярлалаа. За ингээд биднийг дэмждэг үзэгчид та бүхэндээ баярлалаа. За тэгээд манай дагагчид олон болохын төлөө та бүхэн бас subscribe дараарай гэж хэлмээр байна.